Сайн байцгаана үзэгчтэй Magda Friends podcast-ийн маань 42 дахь дугаар маань тусгай зочинтойгоор эхлэхэд бэлэн болсон байна. Ингээд та бүхэнтэй хамт студиуд тулгаа Гана Зайка төвшин төгс байна. За одоо ингээд манай ер нь ихэнх үзэгч мэддэгтэй бид гурав бас нэг формул хайж байгаараас хаяа нэг контр ярина те. Хаяа нэг Монгол ярина, Хаас Чингис Баяр ярина те. Тийм байсан. Тэгээд манай Будапештэд бас те. Энэ манай нэг country major Starlad Budapest major болж байгаа. Тийм дэлхийн арга олимп гэх юм уу та тийм. Тэгээд тэрнтэй холбоотойгоор бид нөгөө Хансын багийнхантай холбогдоо тэгээ гоё уулзаа танилцаа тэгээд Ханс багийн менежер Төвшин Төгсийг өнөөдөр бас формулагийн подкастт оруулахаар те өөрөө бас формула сонирхдаг. Тэгээд тэр талаараа ч гэсэн бидэнтэй бас хуваалцсан. Гэхдээ бас манай үст яриад шүү дээ. Одоо ингээд дахиад нэг хүн нэмээч, өнцөг нэмээч, өөр өнцөг нэмээч гэдэг. Тэгээд бид гуравтай хамт нэг өөр нэг өнцөг болж ирэхээр Төвшин Төгс маань ордсон байна. За Та сайн байна уу? Манай подкаст дээр ер нь нэлээд шинэ ков формула нэг сонирхож байгаа. Тэр тусмаа гоё тий. Бараг л уусаа өмнө нөгөө уулзахтаа хэлсэн шүү дээ тий. Би нэг шинэ нөхөр орж та гураас бүрийг тэнэг юмнууд асуугаатай хийгээд. Бас үзэгчдээс нэлээд шинэ орж ирсэн хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тэр хүмүүсийн өнцгийг бас гаргаж ирээ та. Улсын хурл төлөөлсөн гэдэг шиг одоо манай 916 сапын нэгийг одоо төлөөлж орж ирлээ. За төвшөө юу эхлэхээс өмнө өнөөдрийн дугаар бол нөгөө нэг бид гурав юу яана. Катарын Гран При те бид дөрөв Катарын Гран Пригийн ревю явна. Тэгтээ тэрнээс өмнө хэдүүлээ жоохон төвшөө жоохон хальтаа өөрийгөө танилцуулаа те. Тэгээд өөрийнхөө бас формулагийн одоо жөрнөд түүхээс баг зэрэг түүхтэй байдаг. Би одоогор бол Хансогийн менежер хийдэг сүүлийн 2 жил одоо яг 2 жилийн энэ дээр явж байгаа юм болоо. Тэгээд ер нь спортод нэлээд хайртай. Тэгээд формула нэгт бол яг ер нь бол саяхны киноноос ер нь эхлээд илүү гүнзгий орсон. Нөгөө нэг юм хөшүүрэг хэрэгтэй байдаг шүү дээ. Би өмнө тэн сонирхдаг байжгаад Challengers үзээд нэлээд орсон. Тэгээд сая формула 1 үзээд формула 1 рүү ороод тэгтээ анх нөгөө 23 онд би нэг Малайз яваад нэг тоглолт үзчихсэн. Тэгээд тэрний нөгөө концертанд формула 1-ийн Sepang циркут байгаа. Малайзын Гран При болдог байсан л. Тэнд очиод ер нь анхны нөгөө нэг формула 1-ийн зам дээр үзэгчийн суудал дээр нэг юм мэдрэмж аваад тэгээ ер нь нэг хальтал шагаадаг те тухайн ч нөгөө Verstappen-ы мемнүүд Lewis Hamilton гэж манай нэг найзууд ер нь бүгд Lewis Hamilton-ы фэнүүд л байсан шүү дээ те нэг 5-10 жилийн өмнө бол тэгэл нэг тиймэрхүү байжгаад тэгээ яг нэг хальтал шагаадаг байжгаад сая л киногоор яг нөгөө та энийг үзээд ер нь би ер нь шууд живэх байхаа гэсэн тэгэл яг л живсэн. Тэгээд одоогоор бол формула 1 Ferrari-гийн фэн гэж одоо өөрийгөө цоллоо. Ер нь Leclerc-ийн фэн. За. Тий. Тэгээд Leclerc-ийн нөгөө бичлэг нь яваад идэв штэ нөгөө in 2017 you lied to his father he promised to his father гэдэг. Монако төрөлттэй тий. Яг тэрийг эмоц юм навцсан юм штэ. Яг нэг юм би ч яагаад ч нэг юм санаа андердог ч юм тийм хүмүүсийг очиод дэмжиж тийм дөө. Тэгэл одоо Leclerc-ийн фэн одоо тэгэл. Тийм ээ те. Яг нөгөө 22 онд ч Leclerc Max-тэй нэг аврагын төлөө үзсэн шүү дээ ер нь л те. Тэгээ 23 онд ч гэсэн хамгийн ойрхон нь яг та хамгийн ойрхон өрсөл тэр чинь ер нь л те. Ferrari Leclerc хоёр байсан баг те. Тэгэл яг яасан юм л та. Тэгэл яг сая киноноос хойш бүх формула 1-ийн standings юу болж байгаа бүгдийг ер нь шагаагаал. Тийм. Тэгтээ бас стил бас юу байна. Ер нь дотоо байна бас. Тагуурын нөгөө нэг юу хаяа бас үтэл тэгээд бас ингэт юм уу гэл тэгээ нөгөө юу вэ баячуудын хөлтөд жолоо ирд юм уу зөвхөн мөхөн гэл гайхаад юу вэ хартардын хөлтөд яагаад машин барьж болдгоо юм гэл тэгэл тиймэрхүү л байдаг та формула 1-ийн юу бол өөрийгөө танилцуулбал ер нь нэлээд шинэков чамтай ялантай зөндөө болно хүмүүс байгаа хаа сонсоод байна тий. Формула 1 юу юм эфирийн хоолой тийм тий. Ажлаа жоохон буруу гэдэг юм шиг. Сайн мэцэн үзэгчтэй гэлээ. Одоо жоохон нөгөө багийнхаа сошиал медиагийн подкаст энэ таанаага. Бараг өөр ингээд тамирчдаас ярьслага аваад ингээд. За тэгээ бид хэд бас нөгөө Ханс багийнхантай уулзаа тий төвшөөгөөрөө дамжуулаад бас нөгөө бид гурав нэг уралдаа 100 go kart имжлэг оролцсон тий. Тэр шиг тэгээд бид эсвэл нийлээ тий. Гоё go kart-аар оролцсон тэгээд зургийг одоо энэ тавьчаа гэдэг.
Тийм байна. Тэгээ хаан багийнхантай асуулзаад гоё юм ярилцаад. Тэгээ яг манай баг энэ удаад стейж 1 дээр харамсалтай хасагдсан ч гэсэн тий. Цаашдаа л маш том ирээдүй харагдчихлээ тий. Хүлээлт их байгаа шүү гэж багийнхан бүтэн талд итгэж байгаа. За уралдаан эхлээд уралдааныхаа наатлын хэд 2 мэдээ Тийм ярих уу? Тэгээ эхлээд нэг мэдээний хэд юмнууд ярьчтэй. За эхний мэдээ болохоор нэг юу байсан те том мэдээ гэх юм да тий. Сонирхолтой юу? Тий. Адриан Ньюи. Тий, Ньюи. Адриан Ньюи Астон Мартин багийн одоо team principal болж байна. Wind God Адриан Ньюи гэж хэлж шүү дээ. Тэгэхээр энэс гаднаас Ньюи болохоос гадна Кристиан Хорнероос ирж нэг уулзсан юм уу да. Тийм биш. Гол нь шүн гаражт нэрсэн юм уу тий? Тэгээд би бол тэрийг тэгж ойлгох. Яг би шүн мөн нэгдийн сонсоогүй. Гэхдээ ямар ч ирж уулзсан. Тэгээд Ньюи бүр ингээд одоо юу гэдэг офис, гараж, мараж одоо бүх үйлдвэр гэж ярих юм да. Үйлдвэр үйл танилцуулсан гэдэг. За манайх одоо ийм байж байгаа одоо ийм болцсон. Одоо ирээдүйд ийм их гэж байгаа ингээд. Бүх юм гоё детальчаад танилцуулсан гэдэг. Рекрут ажилд авах гээд гэсэн. Бас хүмүүс тэгж яриа лээ. Тэнгүүтлээ одоо энэ Стелла Зак Браундер шиг нэмэрхүү нэг одоо байралтай юм иймэрхүү позишнтэй ажиллаж ажиллаад нэг жоон тиймэрхүү юм байж магадгүй гэж ирсэн. Сонсогдсон зүгээр. Би бол яг аль сонсноо л яг шүн гэхдээ энийг айгүй нууцаар хийсэн юм шиг үлээ. Нууцаар хоорондоо уулзаад үзүүлээ тэгээд нэг өтний хадараа нийл гарцсан гэж сонссон. Нуугаад амжаагүй. Угаасаа тэр нөгөө Астон Мартин ч ер нь team principal багийн босс хайгаад явуулсан юм шүү те. Одоо байгаа ер нь хүн болохгүй байна гэсэн юм уу? Эсвэл тэр нь өөрөө болио гэсэн юм уу? Юу гэсэн бэсэн? Строл Ньюигийн ярьцлаг гэсэн юм аа. Тэгээд энэ дээр болохоор юу гэсэн бэсэн гэхээр за мэдээж ингээд эх хүн улирал эхлээд эхний нэг хідэн уралдаан би яалтчгүй нэг багаад ингээд уралдаанууд руу дагаад явна те. Тэгэхээр бас нөгөө нэг багийн дотоод амьдралтад шууд оролцсноо нэгт. Хоёрт нөгөө нэг их жилээс мотор нь одоо Honda болж өршөлж байгаа шүү дээ. Тэнгүү тэрэн дээр бас ингээд туршлагатай ингээд нөгөө хоёр бага хооронд нь холбож уух хүн хэрэгтэй нэгээд яалтчгүй нөгөө ажил ингээд хоёр салах хэрэгтэй болчоод тэгээ энэ дээр зүгээр хоорондоо ярилцаа за би нэгэн тал машин хийж байгаа юм чинь нэгэн тал одоо бага дагаад эхний нэг 6-7 уралдаан чамаагүй явах юм чинь за ерөөсөө би юг аваа явчихъя. Одоо принципал болоо те. Одоо удирдаад явъя. Нөгөө талд нь Эндика бол болохоор юутэй Honda-тай харьцаа одоо бага хооронд холбох тийм дээрээ явъя. Ингээд ажил үргээ ингээ хуваасан юм шиг байгаа. Энэ дээр болохоор Horner яаж орж ирээ гэхлээр яг түрүүний хэлсэн чинь Zak Brown шиг ерөнхийдөө медиатай харьцах, FI-тай харьцах одоо нэг юм жоохон political юм хийх юм шиг үлээ. Яг Horner-ын талаар бол юм хэлээгүй. Энди Каулын хоёр бол ингэж ярилцаад хувааж авахар болсон гэж ярьсан байсан. Зүгээр Horner-ыг бол одоо хэвлэл мэдээллийнхэн жоохон давслаад юм уу те таамаглаад иймэрхүү ажил хийх боломжтой байхаа гэдэг ирсэн байна. Окей. Асуулт байна төвш. Team principle нь ер нь одоо тэгээд бүх одоо юунд оролцох гэсэн үг одоо тактик юм уу? Одоо би сүүлийн тоног нэг тактик магттай холбоотой байх юм. Мэдээнүүд гарахаар тэрийг л уншлаа л та. Тэр юу гэсэн штэ тий одоо нөгөө Фред Вассер Тана багийн босс нэг асуултсан штэ та яг энэ бит болцоогоод яг юу хийд юм бэ гэд. Тэгсэн чинь ер нь бол би нэг юм хийдэггүй одоо юу маргаантай асуудал гарвал эцсийн шийдвэрийг би гаргана. Тэгтээ дор бүрнээ бол яг зөвхөн уралдаан штэ багийн үйл ажиллагаа зөвхөн уралдааны хувьд бол хүн болгон хийх ёстой ажлаа хийн, инженерүүд ажлаа хийн, стратегчуд ажлаа хийн. Тэгээд тэд нар шийдвэр гаргана. Тэгтээ хоорондоо за ийм опшн байна. Одоо яахаа бид нар мэдэхгүй нэг хөвөл хамгийн сүүлийн одоо тим өгөөг нь тим принципл хэлнэ. Бусдаар нэг юу н ажиглаа сууж идэг л. CEO л юм тий. Тий, одоо дээрээс нэг багт хоёр нисгэж байгаа учраас аль альнийхаа одоо ирэх одоо ямар нэгэн байдлаар зөрчигдөх хэрэг гарна шүү дээ. Тэгэхэд л яг эцсийн шийдвэр яг гаргадаг. За хин Леклер давай заагаа тавьчих гээл. Тийм шийдвэрийг дууддаг л гэсэн. Өөр юм байхгүй. Би арын даа. Тэгвэл нөгөө хоёр багч нь хоорондоо аль болох өөрсдийнх нь нисгчээл илүү явуулах гэж бодож байгаа. Бүх тооцоогоо гаргаж байгаа. Тэгэл тэрний эцсийн шийдвэрийг гаргадаг л гэсэн. Тэгээ сони тий одоо ингээд Адриан Ньюи ингээд тэгэхэр чая нилийн завгүй болно шүү дээ. Тэр нь бол. Тэрэн дээр өөрөө бас хэлсэн байсан. Үгүй би машина хийх тал дээр би цаг алдахгүй.
Би бол өглөөс сэрэхтэй би машина хийн гэж ийм урам зоригтой сэрдэг учраас энэ дээр цаг алдна гэж байхгүй л гэсэн. Тэгтээ яг яаж яах юм бэ? Яг бодоол нэг юм гаргацсан байгаа хэл та. Тэрийг бол нэг сайн. Тэгээ уус олон жил ажилласан. Тэгээд питболд ирсэн байнг суудаг хэлсэн юм шүү дээ. Тэгэхээр тэрийг өөрөө төгсүүлээд яаж яахаа сарцсан л байгаа л үү. Сайн нэр Катар дээр бас Макларен машиныг ирж хараад зогсчихсан. Дэвтэр өрцөн. Тэр юу те. Тэр зогсолт нь ямар ч баг ин айхаар те. Хөөе чи яваа гэж ч болохгүй. Бити хараад гэж ч болохгүй. Нөөтнээ ингээд зэвүүн ингээд нэгний манай дэвтрийг ингээд тэрчээ хараад садан те ингээд юусэн ямар ч хөдөлгөөн нүдэн дотроо ингээд за энэ нь ингээд ийшээ багтаж байгаа л тэр нь ингэж л хэвтээгээрээ байгаа гэл. Ингээд зураад идэв шиг хаа ингээд дотроо гэл. Өөр төвшний юм бохоо тэр. Эсвэл одоо бүр зүгээр зөнцөн байж байгаа. Зүгээр гөлрөө тэгээд хаашаа явчихлаа. Би юу харах гэж лээ. Манайс наан нүр амар ургуулаа аасна чи. Юуны бас ичлэг гэсэн чинь нэг Red Bull-ийн ингээд гараж нэг машин салгаад хамар мар авчдаг шүү дээ уртлаа. Тэгснэ ингээд өнөөдрийн машин бол яг өмнөх тоногтой адилхан нэг юм өөршигдөөгүй би наацсан шүү дээ. Бити зураг аваад тэгээд бити цагаа өрөөдөө чисэн юм шээ. За манай хоёр дахь уралдаанаас өмнөх мэдээ болохоор энэ зүгээр яг батлагдаагүй мэдээ. Гэтэ яг зүгээр ярьчих гэж бодсон нэг Twitter-ээр лик гарсан бэлээ. Ирэх жилийн одоо нөгөө өмнөх дугаар дээр ярьжсэн шиг нөгөө ганцхан Red Bull Racing бол тэн уралдахын тодорхой боллоогүй. Бусад багийн одоо жолооч нисгчнэр бүгд тодорхой болсон гэд. Тэгээд ер нь хүн болгоны л баг таамаглаж байснаар те цунуудаа анигдаад Хажаар Isaac Hajar Red Bull-ийн 2 дугаар сумдал руу тэгээд Arvid Lindblad гэх Формула 2-д оролцож байгаа Red Bull Academy-ийн залуу дэвшээд Racing Bull-тай Liam Lawson-тай уралдана гэдэг тим лик гарсан мөлий. Тэгээд энэ яг лик хийсэн хүн нь болохоор өөрөө нэг Dutch Verstappen-ийн кампийн нэг тим мэдээлэгч хүн гэж. Тэгээ өмнө ерөнхийдөө Red Bull-тай холбоотой юмыг нэлээд сайн зөв хэлээд байдаг нэг хүн. Ванденбен гэсэн мэл хин гэсэн байлаа нэг тим хүн ирдээс. Тийм сурвалжлагч. Албан ёсны мэдээлэл нь бол маргааш харах юм билий. Тэгж хэлээц. Маргааш. Нэр Катарын дараа зарлана гэдэг тийм. Катарын дараа тэгээ маргааш яг өдөр зарлах юм шиг л. За тэгээ манай үзэгч юу heard it her first. Эндээс эхэлсэн шүү. Red Bull-аас урдчлаад бид нар мэдсэн байна. Юу гэж надад шүү дээ. Ямар ч амжилтгүй л ер нь жилиг өнгөрөөсөн юм байна тий. Тийм үлээ. Сая гэсэн чи яг өөрөө ярилцлага өгсөн чинь надад одоо Red Bull айгүй их туслалаа. Одоо энэ нүдийг хүлээг тусалсан. Тэгээ одоо би айгүй одоогоор бол Max-тэй адилхан машинтай уралдаж байгаа. Тийм болохоор нэг 0-3 дотор бол байгаад байгаа. Би тэрийн цай. Тэгээд өдөөг хүртэл одоо Red Bull-ийн энэ машиныг унаад ийм надад над чиг байралтай сайн уралдсан эсгэж би бол олж хараагүй гэлцсэн. Ингээд сайн усны хэсэг чалаагүй. Тэгэхээр би бол баг үлдэн ухааны юм ярьсан лээ л дээ. Энэ дээр гэхдээ Helmut бас яа магтаач явах те ярьсан лээ. Цунадаа үнэхээр юу хурдан байсан. Сүүлийн 2 уралдаан бол хурдан байсан гэдэг. Тэр нөгөө нэг өмнөх Лас Вегасын юугаар бас 0-1 бараг л хинтээ ойролцоод өгч ирээдсэн гэдэг. Гэхдээ яг нь багийн алдаанаас болоод хаашаа унтсан гэдэг. Тэрэн дээр бол алдааг олонц ирсэн байлаа. Cobra-гийн look alike. Тийм. Зургийнаас гарах чи гэж. Биднээс хаяа бас дотроо тэгж ярилцтэй. Хаяа нэг шиг олж молж инээ. Цунаа. Тэр тэгс нэрэл бас төстэй юм л та. Тэгээ ингээ өнцгөн тарчлаа. Өчтөө хэлэхэд нэг манай Хансын тамирчин Cobra-зера тий. Хальт ингээд нэг өнцгөн таруулах юм л юуко цунаа шиг харагдаад. Өс бас нэлээд адилхан. Өрөө чинь. За тийм байна. За тэгвэл мэдээ миний байгаа надад байгаа мэдээ бол юм хоёр л мэдээ байна. Би нэг ганц хоёр юм ярьж та. Энэ нөгөө нэг уралдааны тойруулгатай хаамаар л та. Ирэх улиралд Имола ерөнхийдөө гэрээ сунгаагүй байгаа. Тэгээд ерөнхийдөө сунгаж чадхаа болж байгаа юм шиг байлаа. Тэгээ оронд нь officially Мадрид авах юм. Одоо сүүлийн 2-3 жил нөгөө Италид 2 уралдаан болдог гэсэн бол одоо Испанид 2 уралдаан болох нэ. Барселона тэгээд Мадрид 2. Тэгэхээр одоо 26 онд байна. Имола байна. Байхгүй шууд Мадрид. Шууд Мадрид. Одоо Имолагийн оронд хэн байх вэ гэдэг яриа л. Тэгэл тэрэнд нь Мадрид амжиж орох гол байгаа юм шиг лээ. Имолаг бол нөгөө юугаа иждахгүй юм шүү. Тэгээ шинжилгээ иждахгүй. Тийм л бах. Хитрхи хуучин, хитрхи юмнууд нь ингээд явахгүй болохгүй байна гэдэг шинжилгэсэн нөгөө л. Сая бол нөнгө төрийг яриадсан юм шүү дээ.
Жишээ нь Унгарын үн дээр яриад Гранд Прix тий. Бидний стого юм хийнэ л гэл амлсан. Нөөтэн за фейл за болио болохгүй байна гэж. Дараа нь бас яг нэг энэ тойролготой холбогдолтой нэг мэт байгаа. Энэ юу вэ гэхлээр Тайланд одоо Альбисор хот дотор Бангкокийн стрит тойруулаг засгийн газар юу н батлаад гэдэг барих харуулсан. Одоо өөрөөр хэлбэл 28 он гэхэд энэ одоо юу гэ бэлэн болгохоор проект нь байгаа юм лээ. Тэгээд нийт урт нь бол 5.7 км буюу одоо уртаасаа дээрээсээ 4-т гарч байгаа юм да. Тойруулга нь. Тэгээд доторх 6 7 дахь нь. Дотор ер нь уралдаан тойруулгын юугээрээ. Тийм. 6 дахь. Ер нь ихэнх Мадрид ч бас доторх доторх нь хот дотор уралдаж байгаагаараа. Тий. 6 дахь 7 дахь зам болох юм байна те. Тийм. Тэгэнгүүтээ ерөнхийдөө үзэгчдийн суудл модл ярих юм бол нэг өдөртөө нэг 108 мянган хүчин чадалтай. Тэгээ нэг 3 өдөр гэхлээр нэг 300 гаруй мянган. Нэг тиймэрхүү юм болж байгаа юм байна. Манай монголчууд доортхон нэ тий. Тэгээд нэрээ юу юм бэ лээ? Монца юм уу Остин хоёрын харилцаа дундуур юм авах юм бэлээ. Календар дээр тий. За тэгээ гэрээг бол ерөнхийдөө нэг 5 жил мэлээр халуун биш. яг тэр нэг борооны улирлын ингээд юу яахгүй бол өнгөрөхгүй бол хэцүүлтэй. Банк бороод. Тэгтээ бас нэлийн бороотой юу болох байх тий. Ингээл мэдээж улирал чинь ингээл наан цаана болно шүү дээ нэг тий. Тэгэл тэр өдөр асхвал бас Бразил шиг уралдаа орж ирэх юм дээ. За тэгээд яг ерөнхийдөө нөгөө талаасаа бас юу яах гал юм шиг нэг Азийн хідэн юутэйг бас уяад ойрхон тавьчихвал зүгээр гэж яриад байгаа юм байна. Тэгэхээр одоохондоо юм 2 янзын өдөр байгаа юм байна. Аз руу бас жоохон чиглэхгүй бол тий. Тэрхий Америк, Европ руу айгүй их Аз руу жоохон цөөхөн. Азийн. Уул нь одоо ингээ Европоос нөгөө нэг Америк одоо Америк гэдэг нь маань зөвхөн ингээ хойд өмнөд Америк гэдэг хамтд нь ойлгоо тий. Тэнгуут Аз гэдэг авъя гэхлээрс Европод нь өөрсдөө жоохон дургуул байгаа юм бэл. Багууд нь амар хол ингэж явах хэрэгтэй болдог. Айгүй замдаа ядардаг, их зардал гардаг. Тэнгуүтээ эргээ нөгөө төсвөн бас хязгаартай байдаг учраас ингээд жоохон дургуул идэв юм шиг үлээ. Үзэгчд дундаас бол бидэрт л гоё л байгаа тий. Тэгээл нөгөө өдөртөө хэдэн нэг юм нарийнхан замаар уралдаж байхаар бас шинээр барьсан өргөн бас шин төрлийн замаар уралдаж байгаа тий. Нөгөө 2 жилдээ нэг мэг очдөг болох болсон баян тий санаа тий. Тэр бас нэрээ гоё санаа байна тий. За ерөнхийдөө нэг ийм 2 мэдээ байна да. За тэгвэл уралдаан руугаа шилжээ те. За ерөнхийдөө яг бид гур бас яриад байгаа шууд нөгөө том сэдвэр рүү өвсөрдөг болъё гэдэг. Гэхдээ яг уламжлалынхаа дагуу томыг нь ярина гэхдээ эхнээс нь эхлэе те. За practice хөлөгтэй болоогүй sprint quali 5 дахь өдрийн орой шууд болсон. За би quali-г бол highlight хийлгэсэн. Тэгээд миний харсан өнцгөр гэх юм бол муу мэдээ нэг Hamilton тэгээ уртлын 5-ын тухай ярих юм байна да гэж би бодсон шүү дээ. Үгүй нэг дээр танаа чи Hamilton-ны талаар энэ жил юу гэж бодож байна? Би ч одоо мэдгүй одоо яг ингээд нэг famous нь болоод тэгэл одоо тэр үнээс болж одоо баг Формула 1 хальт анх сонирхож ирсэн нөө гинт ингээд тэр хүн явахгүй болгоод одоо юу ч одоо муулмар ч юм шиг сайлмар ч юм шиг тэгснэ оноог нь харангууд бас гайгүй гадгаа ч юм шиг нэг юм тийм л одоо багийн буруу юу Hamilton-ны буруу хэдэн хувь нь Hamilton-ны буруу би бол нөгөө нэг Instagram Twitter-ийн комментуудтай нэг баг байгаад шүү дээ багаас л Ferrari бүх юмас л гэдэг. Тэгээ багаас л гэдэг нь одоо баг нь муу гэсэн үг эсвэл чи одоо Ferrari-д хүрэхгүй муу гэсэн үг. Жолооч нар бол хангалттай чадвартай. Трактор онуулаад байна гэдэг. Гэтэ нөгөө тал Leclerc ингээл подиум аваад л шүү дээ. Яг бас. Leclerc ч бас машин муу юу гэдэг чинь бас сонирн байхгүй. Сайн нэг юу яцсан л ш нэг саяны Катарын уралдаан дээр Hamilton Leclerc хоёрын нэг онборд бичлэг. Тэгээ бүр ингээд амар хэцүү ингээд нэг ирэхэн гол панк снап байлаа өөртөө болоод баян ингээд нөгөө машинтайгаа ноцтолтол тэгээд спринт дуусны дараа нөгөө Hamilton ярьцлага өгөө зогсож чинь Gasly ирсэд тэгээд л штэ. Өшөн чи хойноос чи яаж барьж чадж байна? Хойноосоо чи бүр жижиг харагдчихлаа штэ. Наа машин чи Lux terrible гээд
Тэгээ хон дагаа явахаар ингээл байн ингээл нөгөөт нэг ирэлт ороод ингээл хариулаад яа гэдгийгсэн чи Хамилтон тимээ тэлмээ баат тэгэл нэг тэгээдсэн шүү дээ. Тэгэхээр бас машин бас болохгүй л шүү. Тэгээ энэ 7 хоног юу яриад энд байсан юм шүү. Тэр чигтээ. Угаасаа энэ юун дээр Катар дээр угаасаа машин тарахгүй л юм шүү. шүү. Өөрөө ч гэсэн ер нь тэгэл сэтгэл санаа нь угаасаа дараа жил болсон юм шүү дээ. Тийм бах уу. Аль дээр л дараа жил. Одоо ирэх жилийн машин гоё ягаасаа гэл тийм. Залбираа. Юуны дараа Лас Вегасын дараа Алонсогоос асуусан байсан л та үзэгч нөө сэтгүүлч. За ингээ улирлал дуусгах чинь те одоо ингээ хоёр хууралд орол те та одоо сэтлээ waaч гэж. Йоо өстө гоё байна штэ. Нүм новши машиныг ахиж унахгүй гэж хоёр усны уралдааны дээр ахиж унахгүй гэж бодлоо штэ. Гоё юм. Баярлах хэрэгтэй. Тэрнтэй адилхан бас Хамилтон тийм л бодлоо л явах. Яа за энэ үлрэл хурланд дуусаас гэдэг. Хурдан нөгөө шинэ юм руу гарахаас те. Тэр шинэ юм гиснээс юу яцсан сайн нэг юу юмсэн. Яг янз бүрийн нэг вебсайтууд байгаа шүү дээ. Ингээл нэг худлаа онон болсон болоогүй гэдэг. Тэрний нэгэн дээр нэг юмсэн чинь Формула 1 ирэх жилийн одоо шинэ машинууд, одоо шинэ одоо регламентд орсон машинууд уралдааны пейс нь баг одоогийн Формула 2 ихтэй ойролцоо байна гэдэг. Тэгж амар удаан болох юм байна гэдэг. 26 оны машин уу? Тэ. Тэр үнэн үгүй мэдэхгүй. Ямар ч нэг тиймэрхүү Тэр чинь нөгөө нэг амар юм юу болсон юм шүү дээ. Ховсогч яг хурдан ингээд нөгөө нэг тэр нэг актив ариагаа ингээд хаана хизээ яаж ашиглахаас айгүй хамааралтай болсон. Одоо нөгөө энэ жил артлын винг онгойж шиг эргчлэж уртлын винг нь хөвтөн тэгснээ бүр олон зоонтой болно те зөвхөн DRS зоонош олон XZ актив зоонч л те нэг тийм нуттай болно. Тэр болгоныгоо багууд яаж ашиглахаас болоод хурдан чимшиг үгүй удаан чимшиг ингээд яг хэлэхэд хэцүү байгаа юм шиг. Гэхдээ ямарсан батарей бол нэлээд хүчтэй болж байна. Тийм илүү хүчтэй их болж байгаа юм. 50 болоод тэгээд бас амархан нэг тойрогтой бүтэн дуустдаг болно ч гэлээ. Бас нэг тийм яриадсан шүү дээ. Ямартай ч яг удаан үднүүд уялч удаан болох юм шиг л. Гэхдээ тэрийг одоо багууд ер нь бол нөхөж ирээд одоогийн шиг хурдан ер нь бол хэдэн жилийн дараагаас болчихно гэдэг. Эхний жил бол удаан бас тийм л байна. Одоогийн явж байгаа чинь тийм байсан юм шүү дээ. Эхний жил тийм хурдан байгаагүй шүү. Өмнөх жилээ 21 оноо гүйцэхгүй л байсан. Тийм тэгтэл 22 он гэдэг удаан байсан. Одоо бүр юу 21 он байтугай тэр хамаг зур замуудын рекордууд яваад байгаа. Цагны рекорд. Надад нэг инээдтэй юм санагдаад нэг энэ регламент ингээ эхэлж хахад юу ч гэсэн артлын агаарыг бохор агаарыг одоо гоё болгоно гэж ярьж байна. Тэгэхээр машинууд жил болох биш багууд ингээл жил болгон машина янзлаад хурдан болох гэсараа л одоо артлын нөгөө бохир агаар нь ялгаагүй амар болцсон тийм. Йоо бүр. Одоо бүр тэр нь бүр илүү мэдрэг болчиход байгаа юм тийм. Харин тийм бүр артлалт яваал тэгэл дуу муугаж иж болж байгаа юм тийм. Ялангуяа коллеж дээр ч яг одоо ингээд нэг flying live хурдан торгоо хийх гээд эргээ гарч явах хооронд нь урдуур нэг машин гарчхал юм бол нөгөөдөл нь ингээд эргэлтээ алддаг чинь нэг жоохон өөр бол. Тэгвэл уурлаад байгаа хэвээр бүгд юм. Тийм өмнөх амар хардггүйс одоо яг тиймэрхүү жижигхэн асуудал гарахад л ерөөсөө би билүү барыг хуруугаа залгаж байгаа тийм. Макс ярьдаг шүү дээ. Ланда да. Тэг ланда юу уурлаад энэ албаар тэгж ийн гэх. Тиймэрхүү жижигхэн даа мэдрэг болцсон. Тэгэхээр уралдаан тэгэхээр яг нэгээ дагаад яг утгатай болчиход байгаа юм чинь. Саяас quality дээр ландо Оскар их гарч ирж байгааг мэдээд нэг илүү тойрсон гэлөө. Эсвэл нөгөө хурдлах эсгүй газар хурдлаад нөгөө бас яах гэдгсэн гэдэг лээ. Тэгээ яг бидний нэг анзаардгүй юм байл л дээ. Тэгээд бүр амар үздэг хүмүүст бол угаасаа байд юм аа наа чин тэгдэв. Тэгээд инженер нь одоо тэр тэнд явж шүүгэн гот тиймэрхүү башир арганууд бас хэрэгэлдэг л. Тэгээд нөгөө Mario Kart чиг нэг банан дээр хальтруулдаг шиг тиймэрхүү юмнууд бас ороо хийгээд байгаа тий. Одоо нэг улирал дуус гаяг бүгдээрээ аврагын төлөө өрсөлдөж байгаа болохоор тэгэл байгаа бүх юм л ашиглаад байна тийм. Сайн муу заваа тий. Тэрний нөгөө хамгийн том жишээ нь ягаад нөгөө нэг Макс Норрис хоёрын хэрүүл болдог тий. Ландогийн бас нөгөө нэг Оскар ядигаар хэлдэж штэ. Урд чинь Ландо байна. Тэгээд хойн чинь Ландо яг дагаад орж ирж шөгсч гээл хажууд жишээ гараа тий. Тэгснэ Чики гэдэг нэг радио мессеж хийдэг штэ тий. Тиймэрхүү юмнууд бол яг том жишээн дээр. Одоо нэгэндээ тус болохгүй улам гай болтой. Бүр ил то замыг хаахгүй ч гэсэн ядч үлдээж байгаа агаараа хүртэл нэ тий. Халуун турбулент агаар үлдээж чадахыг оролдож байгаа. Байж болох чадах бүхнээрээ. Ер нь бол тий. Зя спринт quality дээр өөр би бол нэг хайхтар юу хараагүй нөгөө нэг юу байсан мэдээж
Нэг ярих хэвээр Оскар Пиастри те. Иргэн ирсэн те. Йоо гоё ямар гоё сэргэж. Дөрөв байрлал Пол спринт квалигийн Пол авсан. За 2 дугаар байранд Ландо Норрис. 3 дугаар байранд болохоор Жорж Рассел тэгээд Piastri, Russell, Norris. Тий. Alonso, Tsunoda, Max. Max 6-аас эхэллээ тий. Max ч нэг машин болохгүй гаж тий бас. Болохгүй гэж нэг тэр нэг хэсэгт нэг хайрга шинээр тавьсан байгаа шүү дээ. Тийшээ яг гараад тэгээд нэг шалаа хөвтөлсөн. Тэгээд цагаа хийж чадаагүй юм яг. Нөгөө нэг би яг явж байгаад ингээд эргэлтэн дээр порпосинг хийгээд байна гэдэг. Тийм машин ингээд. Окей. За, спринтийн уралдаан. За энэ ч барыг шууд л үр дүнг нь ярихад болцох болохоор юм болсон доо. 19 тойрог явсан ёо. Амар гонхтой юм шүү дээ. Нойрны юм л шүү дээ. Битлээ байхгүй тий. Бит байхгүй. Тэгтээ нэг хин хоёр пит хийсэн гэдлээ. Пит хийсэн байсан шүү дээ. Бич нэг юу яасан? Дурш Дата авсан. Харин тийм тий. Тэ нэг хин хоёр илээ. Мартчихжээ. Пит хийсэн байсан. Дугууга одоо энд юм их бензинтэй дугуйтай явуул яхаар нэг зүйл ярьчихсан. Тэгээ угаасаа хойгоор онооны төлөө үзээд хэрэггүй болохоор гэдэг. Тэр нөгөө Макс бол цунуудаа гоё замаа тавиад өгчөж байгаа. Макс Алонсогоо бол барьчихж байгаа. Тэгээ Алонсогоо барихтаа тэгээ цунуудагийн төчин бус яг юу хаад байгаа шүү дээ. Тусламж байгаа даа шүү дээ. Тий. Яг урдуур нь орж тий аюул зайг нь гаргаж өгөөд инглороор оруулан гутлаа урдаа хаач тий. Энэ жил цунуудаа одоо Макс тусалсан ганцхан төгөлт. 24 уралдаанд ганц удаа л гэрийнийхээ. Тэгээ одоо ингээ Макс авчлаад цунуудаа ярих юмтай болно шүү дээ. Йоо би туслаа да. Тэр нэг оноо тэгж явлаа. Макс нь Макс 2 оноо тавьчихад өргөсөн гэсэн үг шүү дээ. 2 байрлал. Тий, өөрөө нэгийг өгөөд тэгээ Алонсогийн нэгийг өгөө тий. Гэтэ яг тэр маягаар явсан бол Максаас өөрөө ер нь л гүйцгэлээсэн байлг тий. Хэнийг үү? Алонсо цунуудаа гэдэг байхгүй шүү дээ. Тийм болоод өнгөрсөн. Тэгээд яг тэрний хойноос хойгуурл юм болсноос ш тэгээд урдуур нэг бидний сонирхож байгаа хүмүүс нэг байр солихгүй араараасаа дагаж нэг шилдсээр байгаад спринт уссан. За хамгийн дараагийн сонирхолтой нь үндсэн уралдааны квали. Шууд. Тэрэн дээр Максыг нэгт орчих болов орчоосоо гэдэг өгнө хүмүүсэнд харчихсан ч тий. Тэгсэн маа. Тэгээд дээр нэмээд Макс ч бас юу гүү тэрэн дээр биш юм байна. За. Андуурчин за. Гүү нэгээс сонирхолтой хасагдсан хүн гэвэл баг байхгүйсэн та. Амилт. Харин тий. Амилт яг мэдээ байхаа болчихсон шүү дээ. Оол нэг. Юу яасан? Цунуудаа гараа явцсан. Тий шүү дээ тий. Би хоёр айгуу гоё уралдчихад. Энэ дэр чи юу гэж тайлбарлаа талаа. Бас нэг юм болох байлаа да нэг л. Ер нь бол өөрөө орилоод радиогоор тий. Надаа машинд ямар ч пейс алга гэл. Тэгээд тэгсэн чинь нөгөө Формула 1-ийн комментаторуудын хэлж байгаагаар одоо Q1 дээр 1-р байранд орсон цаг нь өчигдрийн Q3-ын Полын цагаас 0.2 секундээр хойно юм байна. Тэр багууд хурдан болоод 1 хоногийн дотор ингээд юм ойлгоод хурдан болоод ороод ирсэн. Тэрэнд Red Bull хоцорсон. Одоо цоноотой хойно болчихлээ. Хамаг анхаарлаар нь Verstappen таамаглаад. Найл шоудер өгдөг үлдээсэн шүү дээ. Нэг машин 4 механик байдаг бах те. Максим машин 8 механик. Цоноотой инженертэйгээ хоёлаа зүгээр гэлээгээд. Тэр юун дээр бас тэгсэн байсан шүү дээ. Өмнөх хуралдаан дээр хаа Максим бас юу н ажиллахгүй нэгэд. Тэгээд Цунодагийн арын юуны торхог хуулж тавьсан гэдэг. Тохиргоог нь шүү дээ тий. Тохиргоог нь. Тэгээд айгу муу хорлоо. Бүр юун дээр болохгүй байсан юм гээд харин тэгж хуулж байлгасан тий. Тэгвэл ерөөсөө юу нөгөө нэг зөв тохиргоо юуг олж чадахгүй тэгээд цаг алдах гэдэг нэгэд. Яа. Quali Hamilton гарсан, Gasly Q3-оор орсон. Racing Bull дээгүүр өөрч нэг онц. Юу орж ирсэн те? Sainz аваад дэш орсон Williams-аас. Carlos Sainz. Kimi Russell хоёул орж ирсэн. Ер нь бол ингээд байх хэвээр байна. Багууд 2-2 одоо нисгчээр орж ирсэн шүү дээ. McLaren юун дээр ч Red Bull орж ирээгүй.
Racing Bull орж ирсэн, Mercedes орж ирсэн тий. Ferrari юу л юм шүү. Ferrari, Alpine, Aston Martin тэгээд Williams-ийн 4 байсан. Тэгээд Lando Norris-ийн алдаа. Нийтлэр. Тэр миний ойлгосноор юу л хэлсэн юм шиг л. Тэр Stella л ярьсан байсан л да. Эргэлтийн тоог нь марчиж. Яг тэр хурд хасах өмнөх эргэлтээ ерөнхийдөө жоохон буруу эргээд орсон байл. Тэгээд тэрнээс засаж гарах гэж цаг алдаад тэгээ хаад тэрэн дээр пүшсэн бол бүр замаас гарах байсан байл. Эргэлтэн дээр орж чадахгүй, замдаа багтаж чадахгүй. Тэгэл заа надад хаяа гэдэг. Тэгээ ерөнхийдөө байсан гэсэн мэлээ. Тэр бас л нөгөө дарамтны асуудал байдаг. Дарамт гэхээс илүү одоо яаралт. Чи яарсан бол алдаа гарч ирж байгаа шүү дээ. Би нэг уралдаа үзэж байхдаа тэгээд нэг за Оскар ингээд ард нь тулаад ирсэн багт Норрис тоохгүй сте айгуу гоё уралдаал төрүүлээл пол аваал те Grand Slam хийгээл те. Яг Макс ордод чи сандрал дараа. Яг нэг эвгүй болоо гэл одоо саяны уралдаан дээр чинь одоо 2-2 пол алдчихжээ те. Пиастрид алдчихжээ. Тэгэхээр бас яг нэг ганаг хэлээд байгаа шиг яг нэг сандрал нь эргээд яана гэд ингээд тэр нь эхлээд байгаа юм болоо гэд. Тэгээ сандарч эхлэхээр одоо яаралт нь одоо хийх үйлдэл одоо юу гэдэг хийх үйлдэлээ нэг 0.1-ийн өмнө хийгдэж юм. Жижиг тэрнээс болж алдаа гардаг. Ялангуяа коллеж одоо юу гэдэг нэг эргэлтэн дээр буруу орцолвол дараагийн 2-3 эргэлтэн буруу болж байгаа шүү дээ. Тэгээ цаг алдаад байгаа. Тэгэхээр нэг эргэлтэн дээр л жижиг алдаа гаргаад тэрнээс болоод одоо юм байдал төрчихөж байгаа. Тэгээд дахиад дарамт нь ороод ирвүү гэж яг харж явах болох юм байна. Олон сайн нэг хэсэг гоё юу өстэй. Юу тайван байсан л та. Бүгдийг аваад тасархаа төрүүлээл те. 30-40 секундтэй төрүүлж тий. Одоо Катаритаар нэг одоо миний төсөөлөг өгөх юм хараагүй өгөх юм одоо Piastri яг өмнөх Piastri шиг те өмнөх одоо алж исэн Piastri шиг ороод ирсэн те бүр яг үнэхээр ингээд юм. Тэг юу ч болоогүй юм шиг. Тэгээд энэс нь харсан чи яалтчгүй тэр одоо өмнөд Америкийн тэр уралдаанд үнэхээр өөрт нь зөгтгөө юм байна. Тийг хардлаа зүгээр. Үнэхээр чаддгүй юм тэр уралдаанууд. Юу байдгүй нэг юм статистикч хөө одоо нөгөө контр дээр чинь одоо за юу гоё цагаа гартаа гадар гоё уралдаг гэдэг шиг. Тиймэрхүү статистик байдгүй ер нь. Харин яг одоо юу гэдэг саяхан чинь Leclerc Monaco байнгын полнер гардаг лөө. Тэгэхээр тийм подиум гардаг маа. Тийм дуртай замууд тийм сайн уралдаг зам дээр. Эсвэл цагаа гарч юм уу те эсвэл замыг их стоцвол тиймэрхүү юм байдгүй юу? Бага. Нисгчдийн өөрсдөө ерөнхийдөө дуртай уралдах дуртай орчин гэдэг. Тэнгүүтээ энэ дээр нь нэмээд нэг машиныхан бас болцоо гардаг. Одоо урт шулуунтай замд бол зарим машинууд сайн явдаг те. Тэнгүүтээ олон эргэлттэй, олон удаан эргэлттэй машинд нөгөө машинууд нь сайн явдаг ч юм уу. Тэрийгэ хослуулаад тэгэл. Одоо жишээл Макларен бол юм олон эргэлттэй, удаан эргэлттэй зам дээр одоо хамгийн сайн явж байгаа. Тим зам ихтэй ч юм уу те. Шулуун ихтэй ч одоо хин Williams өдөр аюу. Williams хаас дандаа дандаа топ спид амар өндөртэй. Тийм байгаа. Яг жолоочийн уур амьсгал юу гэд бүр тийм нийш жижиг юмнууд бол сайн хэлж мэдэхгүй л энэ тий. Ерөнхийдөө зам машинтай л холбоод яриад байдаг тий. Зарим жолооч нар нөгөө нэг бас яаж тий нөгөө гэрээний жил гэдэг шиг бас яг ингээд бүх юм тодорхой болчоор сайн оролтон тий. Зарим өнгөрсөн жил чинь Карлос Сайнс нөгөө нэг олгоогоо ахуулчаад дараагийн оролтоонд төрүүлсэн гэдэг шиг тий. Тиймэрхүү юм байхаас яг байнгын нэг тийм паттерн юу болоос нэг интернет л нэг яриад байдаг баг тий. Энд нартай болохоор дандаа энэ төрөлдөг гэсэн тий. За шууд эндээс юу яа Коли маань тэгээд саяны яриа бид дөрөв яриад байгаа юм бол нэг Q3 дээр тий Norris-ийн 2 дахь ран буюу хамгийн сүүлийн нэг Коли дээр тий нэг qualification дээр нэг жолооч хоёрыг ер нь хоёр хурдан цаг хийж амждаг тий. Тэгээд хоёулаа чухал ялангуяа сүүлийнх нь хамгийн чухал байдаг. Тэгээд Norris бол тэрэн дээр өөрийнхөө алдаанаас болоод бол 2 дахь лапаа хийж чадаагүй. Тэгээд эхний лапаа бол харин ч маш сайн хийгээ те. Хийцэн байсан тултай. Provisional pole буюу одоо эхний байдлаараа нэгдүгээр байранд явж байгаад харин сүүлд Оскар тэрийг алдаад. Тэгээд Quali-гийн үр дүн бол тэгээд Оскар, Ландо,
Макс, Russell, George Russell, Kimi. Charles. тийм байралтаас. За шууд гол одоо том юу руугаа оръё. Ландо ч бас Q2 дээрээ бараг гарчих алтлаа. Ер нь бол дундуур нэг хийсэн цагаа устгуулсан шүү дээ. Устгуулгаа тэгээд нэг сүүлийн нэг орж иж тэрэн дээр одоо ямар нэгэн байдлаар юу гэдэг нь Ахаад алдсан. тий ахаад алдсан одоо улаан red flag улаан одоо тугмаар гарцсан байх юм бол тэгэл жиж 15 руу шууд унах байралтай бас юу вэ? Тэгэхээр ер нь бол яг дарамттай л. Тэгэхээр яг дарамтыг яг талтанд аваад байгаа юм шүү ер нь. Хоёрынхоо нэг дээр нь бол дарамтанд орсон, нөгөөх нь бол яг хийчихэд ажиллаа. Тэгээ хоёулын дээр нь дарамт. Тэр нь одоо эхний цаг нь устгуулад хоёр дахь хийнэ гэдэг чинь бол бүр амар дарамт шүү дээ. шүү дээ. Яг тэрийг бас хөрх юм дийлцлээ. Лаваад гарсан. За уралдаанд шууд юугаар төвшөөгөөс асуултаар эхлэе. За энэ жил одоо чамайг байраа тавиад нэг хүн дээр мөрийцөө хэн төрүүлэх вэ гэвэл чи одоо энэ гурван хэсэг чинь хэн дээр нь төрүүлнэ гэж бодож байна. Гэхдээ ягаад ч юм би нэг юм гологдбол хүүхдийг амар дэмжиж идэг шүү дээ. Тэгээд амар Оскар Пиастри ягаад ч нэг киноны төгсгөл хийчих юм шиг санагдаад. Гинт ингээд тоохгүй байж байжсэн аа. Би нэрээ бичнэ гэдэг ингээд хоёр төрүүлээд нөгөө хоёр нь жоохон бүтлгүүттэй байгаа. Макс ч их бүтлгүүтэхгүй л баг л та. Нөгөө Ландо гэдэг нөхөр бол бас хандгал орох ч юм уу яаж яхад сүүлийн хэд уралдаан тий. Ус юунд хэдэн оноо тасарсан байлаа 100. Ер нь бол 100 Оскар илүү байсан тий. Тэгээ ер нь гэхдээ нийлээ хойлоо ер нь нийлээ 30 оноор тасарсан байсан. Нэ буцаж дээр нь гарснаа одоо буцаа алдчих юм шиг санагдаад байгаа ер нь. Ер нь амьдралаа тавигүй би тэгээд Максыг сонгоор байна. Яг мөнгөө тавин гэж ер нь итгэж байна. Яг чиний тарих бол яг Макс зүрхчин бол яг Оскар гэдэг юм шүү. Ингээд Instagram дээр явж байгаа бичлэгтэй үзэнгүүд амар өрөвдөд байгаа байхгүй. Тэгээд тэр шууд үр дүн ярьж болох уу? Болно. Нөгөө Карл Сайнц амар баяраа тэмдэглээл ингээ манайхаа гэдэг баярлал багийнхаа дээр тэмдэглээд чинь хин Оскар төрснөө зүгээр баяр үргээ гэсэн чинь ямар ч юм спортлох баг байхгүй чааваас ганцаараа тэгээд тийм бичлэг хараад тэгээд тэрэн дээр бас юу байсан нэг одоо квалити дээр Пиастрийн пол авч байгаа шүү дээ. Тэгэхээр гараж нь харуулсан шүү дээ. Баярлахгүй шүү дээ. Харин би бүр тэнэрэг ахс. Зак Браун Норрис хажууд зогсчоо зүгээр юм яриа зогсоо. Тэ чинь хин ирчээд ингээд байж ах чаа. Ирээ очоо баярч хүрчихгүй. Чи баяр хүргэсэн юм ахлаад яг. Эхлээд Ландор ингэж харж инээж ивчсэн хажуудалд нь Пиастри байсан чинь шууд гинт бодсон юм байсан. Ингэж харууллаа. За баяр үү гэдэг. Тэгэхээр Ландор энийг явааш. Ясыг бодоод зүгээр за баяр үү гэдэг. Тэгээ бас дээр нэмэ гараж гисэн тэр нэг бүгд ерөөсөө зүгээр ингээд алдчихсан юм шиг. Харин тий. Би бас тэрэн дээр гахсан ингээд Ландо ингээд пол авахлаа хаста алжлаа гэдэг. Пиастри хийсэн чинь бүгдээр зүгээр ингээд үзээд идэх шин. Тэгэхээр бас гэс өөрсдөө харсан. Камерч баярлаарай. Тэр нэрээ сан дээ. Гэтэ юуны тэр чинь спринтинг квали юм шүү. Спринтинг квали дээр баярлахгүй яг өчигдөр нөгөө уралдааны квали дээр л яг нөгөө алдаагаа зассан юм байна те. Цаас нэлсэн багтаа PR-ийн хүмүүстэй та нар ямар тэр юм бэ? Чийдэг л дээ. Ийм анхаараш шүү. Бонус өгөхгүй шүү даа. Нэг тим болсон тэрийг ер нь бүгд анзаарсан те. Одоо яг бид дөрвөн яриад байгаа юм бол яг нэг онлайнаар яг хүмүүсийн олцоод одоо дэлгэж тавиад сошиалар яваад байгаа юмнуудыг л та бүхэндээ ярьж байгаа шүү. Тэ яг бид дөрвөн анзаарсан юм шүү те. Дэлхийд даяараа анзаарч тэрийг хэлүүлээд байгаа. Зя уралдааны эхний эргэлт. Reaction. Юу боллоо? Яг тэрэн дээр бол Оскарыг гоё ихсэн. Тэгээд Максыг гоё ихтэй. Ланда унтцсан. Унтцж байхдаа ерөөхдөө жоохон реакшн авах. Хань ихсэн шүү дээ. Бүү бараг адилхан мэл шүү дээ. 0.33 35 л. Гэтэ ингээд Макс яалтчгүй бүр ингээд тэр юу юм нэг 0-200 өрөх байгааз тэр хугацаанд Максийн хамаагүй бага байсан. Тэр эхлэх юм бол ойлгох юм. Тэг яг эхлэх нь реакт нь хөдөлж эхэлж байгаа ш. Тэр нь бол 0.33 0.35 байсан. Тэг би харчаад за 0-200 хүртэл ингэж төрүүлж одоо гэж илүү хурднаа аавна гэж чинь ер нь бол юу юм шиг байна. Машинаас гадна жолооч өөр юм мэдрэмж юм шүү. Одоо яг shift хийж байгаа одоо яг
одоо мотор эргэлтээ хэдэн мянга дараа явж шифт ихэд хурд алдахгүй илүү машинаа ингэж орилуулж дуугаа хий эргүүлэхгүйгээр одоо 200 хурд өрхөө гэдгээр бол одоо яг нисгчийн юу гарч байгаа реакцаас гадна. Тэр бас тэгтээ нөгөө Макс ч нөгөө нэг рейсинг лайн дээр байсан болохоор бас илүү барьцалтайтай жисэн байж байгаа. Тэгээ зүүн гартал чинь нөгөө яг хамгийн шиг хурдаа орж ирдэг. Тэгээ нөгөө баруун гартал чинь хог ихтэй нөгөө дугуй шарах бас ихтэй гэж магадгүй те. Тийм болсон. За тэгээд эхний эргэлтийн дараа гэх юм бол те Оскар 1-р байранд 2-р, Макс Верстаппен 3-р байранд Ландо Норрис. Тэгээ артталт нь Антонелли, Кими, Раслаг үүсэж ороод ирсэн те. За тэгээд энэ уралдаа нөгөө сонирхуулахад хэрвээ манай зарим үзэж мэдээг байх юм бол те нөгөө нэг 25 тойрог дугуугаас одоо нэг дугуйг 25 тойрогоос их тойрог ашиглаж болохгүй гэх те. Тийм уралдаан болсон. Тэгээд энэ нь болохоор хүчээр одоо өөрсдөөс нь өөрсдийг нь хамгаалж байгаа юм уу те. Багууд одоо удаа явж байгаа дугуун нэгээд дэлбэрээд ямар нэг осол гарах магадлал ихтэй учраас заавал одоо тэрнээс хөгшин дугуйтай явж болохгүй гэдэг албаар. Тэгээд заавал бүх баг одоо ингэснээр 2 удаа зогсож 2 дугуй солихтэй. Заавал хийх болж те. Ярьлаа болгосон. За тэгсэн чинь одоо нөгөө формулагийн ертөнцийн хамгийн том драма болоод байгаа те. Яриад байгаа юм нь 7 дугаар тойрог дээр сефтигаар гарсан. Сефтигаар гарсан шалтгаан Нико Хөлкенберг Газлитэй. Пир Газлиг гадуур нь гүйцэж оролдож байгаа те. Тэрхий доод юу хин дотор шунж ороод тэгээд мөргүүлсэн юм те. Тэр бас тэгэл би бол илүү ингээд Газлигийн гэж харсан. Гэхдээ юу нэг хараад рейсинг орхицсан л да. Тийм. Би бол тэрийг бол Хөлкенбергийн алдаа гэж хэлсэн. Гэхдээ Хөлкенберг бол ингээд орцсон төрүүлжсэн шүү дээ. Тийм. Талаар нь тэгж яхад надад бол ингээд Газли ингээд хараагүй одоо хард үлдчихлээ гэж бодоод иргэлтээ тэгэл хальт ингээд ийшээгээ дарцсан. Яг тэр дарсан биш мэл талтарсан гэсэн. Талтарсан юм билээ. Тийм удирдлага алдсан. Нэг юу бас ингээд юу андерстэ шүү. Тэгэл харин яг гүцэж яваа хиний артын дугаа гэж зөгч. Тэгэл баг ер нь рейсинг стэд болсон баха. Ер нь тийм баг. Хөлкенбергч нэг зай байгаагүй гадна талтаа тэгээд уг нь Газли зай байсан. Гэхдээ машин нөгөө яг бензинтэй тэгээд дараад тахт эргээгүй тэгэл. Бүр юу яасан юм бэлээ? Газли чинь хазаа бүр авсан. Тэгээд аваад ингээд дараад машин явахгүйсараа тэгээд хариулж чаддаг болчих юм гэсэн. Тэр үг нь ингэдэж штий нөгөө цасан дээр ингээд одоо заах гэж. Формулагийн хэсэгцээ. Цасан дээр ингээд яд штэ гიშгэж болдгоо байхгүй байдаг штий. Аваад авдаг байхгүй. Газли жоохон тэрийг мэдгүй л байл да. Цастаа газар олж үзээгүй. За тэр бол нэргэн байлаа. За тэгэд яг ингээд Нуршадыг очих гэж байгаа газар нь. За тэгээд safety car нөгөө 2 удаа зогсох хэвээр уралдаанд safety car дээр нөгөө нэг баг 7 дээр бүр тий. Яагаад ч гоо. Хугацаа хожоод нөгөө баг хугацаанд pit stop дугуйгаа солиод амжих боломж багуудад гарч ирсэн. За тэгээд энэ явлаа нэг багаас бусд нь бүгдээрээ дугуйгаа солисон. Нийт ерөнхийд нь 26 секунд байсан баха тий. Жирийн үед. Тэнгүүт yellow flag-тай хахад нэг 19 секунд л. Тэг бараг нэг 10 секунд хожд юм шүү тий. Ойролцоороо. Тий. Тэгээ нөгөө дугуйгаа солчин гараад ирнэ safety car явж байгаа учраас уртлын машинууд нь тасарч алга болно гэсэн юм байхгүй тий. Яг хойно нэрээд явчихна. За тэгээд Макс Верстаппен 2 дугаар байрнаас орсон. Ландо Норрис. За Оскар Пиастриг бол яг бодоогүй байж болох юм тий. Тэгээд Ландо Норрис яагаад дагаад ороогүй юм бэ? Макларен яагаад ер нь орсонгүй вэ гэдэг. Тэр маргаан болоод. За энэ нь бол уралдааны үр дүнгээр манай үзэгт бол үзсэн баг тий. Буруу шийдэл. Backfire буюу. Буруу шийдэл Гайлсан. Энийг би харин нэг юм гайхсан. Би яг үзэж эхэлчихсэн чинь одоо миний бодог байсан юм одоо тэр хоёр бодог байсан хэлж байгаа байхгүй тайлбарлагч нь. Тэр тайлбарч өөрөө шингэсэн байхгүй. Ямар нэгэн байдлаар 7 дугаар тойрог дээр одоо ингээд safety car гарах ч юм ийм болох юм бол багууд ер нь бол бүгд орноо. Одоо PT. Тэгтээ PT ихтэй хамгийн гол нь double stack. Одоо хоёулаа PT-г учраас тэрийг яаж тааруулах вэ гэдгийг багууд ер нь бол бүгд ярьцсан байгаа. Хоорондоо тэр бүх одоо гаргалаад протоколо бичсэн байгаа хаа гэж ярьжсэн баг. Тэгсэн чинь тэрийг ярьтыг сонсцоод би байсан. Бас тийм байна те. Тэгэх юм бол яг 7 дор инглиш чинь Питер орох үед нь тийм 8 руу орчин тэгэхээр дараагийн хоёр нэг үнгүү тийм нэг үнгүү питинг гоё хийж болох юм байна шүү дээ. Тийм байна гэж ойлгочод суужсэн чинь яг 7 дор нь тийм болчих. Би гайхаж. Энэ одоо харцсан байсан юм байна. Зохиол нь уушсан шүү дээ. Энэ одоо харцсан байсан юм байна гэж нөгөөд нь хэлж
Би яг хэлсэн мэт долоо дээр юм болох юм бол гэсэн чинь Макларен яагаад ороогүй юм бэ? Шууд нөгөөд ингээд шууд уурлал ер нь баг дийжилсэн. Яагаад ордгүй юм бэ? Бус бүх баг нь орно шүү дээ. Тэр Макс орчлоо. За Лондоноос араас нь орсонгүй. За. Ер нь нэгээрээ баг шийдэгчлээ. Тэгэл ирчихсэн. Тэгээ би сонсож хөрхээ гэл. Би бол баярлсан шүү дээ. Би зүгээр. Надаа яг нөгөө юу орчихсон. Нөгөө 21 оны нөгөө Хамилтон ганцаараа өнгөр дээр үлдчихсэн шүү дээ. Бусад баг бүгд дугуйсаж. Яг тэрний флашбэк орж ирээ. Пүү nice. За одоо тэгээд нөгөө юу яач байгаа шүү дээ. Нэг үнгүү л гээд байгаа. Ер нь уралдааны уртаар харах юм бол одоо 10 секунд хожиж байгаа байхгүй тий. Тэгээд тэр 10 секундыг Макларен зам дээр нөхчөж одоо тэнцэж ирэхтэй өмнөх байралтаар Оскар нэгтэй Ландо 3-т орох тим юм яригдах болчиход байгаа шүү дээ. Энэ дээр Зайка санаа байна. Тэр нэг Стеллагийн уралдааны дараа ярьслаг байсан л та. Яг нэгт ингээд чи ингээд төрүүлээ явж хахад одоо урд нь ингээд одоо уралдааныг ингээд удирдаад явж штэ. За яаж одоо мэдээж чамааг ингээд орвол нэг бусдууд нь дагаал ингээд тактика ингээд adjust хийе явж штэ. Тэгж хахад нэгт ингээд бусд багууд яаж одоо реакц өгч нэгт таахт хэцүү байсан гэж байгаа. А тэнгуүтээ дээрэс нь одоо бүх багууд бүгдээрээ ингээд одоо юу гэдэг ингээд юу руу орчихно гэж бодоогүй гэж байгаа. За ингээд яг окей заяа. Тэнгуү дараа надад аюу инээтэй юм яар. Би энэ дээр бүр ингээд really гас. За яг ингээд Оскар урд явж байгаа учраас за ингээд юуныхын дугуйны илэгдэл байгаа штэ. Ингээд явуулчихж байгаа заяа. Ягаад гэвэл одоо ингээд дугуй салхины шаардлагагүй штэ тий. Ингээд явчих واخаа гэх. А тэнгуүт ягаад энэ хоёрыг ингээд юунд дуудаагүй юм бэ гэхэлэр нэг давхраараа орох учраас энэ дээр Ландо их цаг алдах ус учраас оруулаагүй гэж. Би тэнгуүт зүгээр Ландог бодоод Оскарыг зүгээр ингээд за яг ингээд тэргүүлж исэн те дугуй нэлэгдэг байсан гэдэг за окей заяа. Гэтэ зүгээр ганц энэ үгнээс ингээд ахаал нөгөө нэг заваа юм ингээд тайлт ингээд баталчихж байгаа байхгүй. Ландог бодоод хэрвээ ингээд орсон бол Ландо ингээд арталт нь стак болж удаад цагаа алдаад бус багууд ингээд ороогараа явж хат нэлээ хойшчих учраас бид нар оруулаагүй гэж байгаа байхгүй. Гэтэ Ландо Оскар хоёрыг чи хоорондын цайн төрүүлсэхгүй байсан дээ. Тий. Ер нь бол амжихаар. Аль яг одоо нэг Мерседес нэг гоё дабл стак. Стеллаг өөр яг хэлж байгаа стакийн цаг хэрвээ ингэх юм бол одоо ингээ бокс руу орох юм бол Ландо цаг алдах байсан учраас гэж бүр ингээд хар цагаанаар бичсэн ингээ ярилцлаган дээр байгаа. Би тэгээ яг энийг уншичаад ёо бүр ингэж ил тод ярих юм уу те гэдэг. Надад тэр бол арай л мухас. Одоо би тэгээ нэг ийм уншсан юм аа. Бэлдсэн байсан. Тэгээд ер нь Макларенгийн жолооч тас бусд нь бүгд бараг л инстинктээр ч юм уу эсвэл зүгээр асууж байгаа л тэгэл бараг л одоо энэ хэн бол жишээ нь Рассел бол жишээ нь яг багийнх нь баг хэлэхээс өмнө шууд инстинктээр шууд питлейн рүү явж байгаа. Тэгээ яг явж явах замд нь бараг л бокс гэсэн байгаа байхгүй. А тэгэхэд Макларен бол ингээ асуугаад тэгээд тэгсэн чинь зүгээр л continue гэсэн байгаа байхгүй. Тэгээ continue гингүүд нь бид нар аут. Тийм тэгэл бусд нь бүгд питэлсэн байсныг Макларенгийн жолооч нар мэдээгүй. Одоо энэ дэрлж би тайлбарлагч одоо уралдаан эхлэхийн өмнө тэр түүхийг ярьж байгаа. 7 дор юм болох юм бол ингэнэ гэх тэр хүн зүгээр ингээд одоо бодсон бодлоо тий тэр хүн зүгээр тайлбарлагчсан тэр мэрэгжлийн одоо бас нэг хүн л байгаа л да. Гэхдээ одоо яг Формула 1-т одоо тийм актив оролдож байгаа. Актив бүх юм хийж байгаа хүмүүс зүгээр мэдээгүй гэж хэлэх нь амар тэнэг байгаа байхгүй тэрээс. Бусдууд нь орно гэж мэдээ юм би. Угаасаа тийм яг тэр тойрог нь тэгээд таарч байгаа. 7 дээр гээд яг нь яг 7 дээр Петро орлоо 8 болно. Нөгөөт нь тэгээд цаашаа дахиад зүгээр нэг дугуйслал болоо гэдэг одоо тооцоол аль дээр хоорондоо ярьцсан. Наадах чинь бараг ярих шаардлагагүй байсан юм ингээд мэдээгүй. Бусд нь бидрүүл тэргүүлжсэн. Тэнийг юм ярьж байгаа байхгүй. Би тэрийг бичсэн сонсож байгаас ямар тэнийг юм ярьд юм бэ? Бол хожигд. Тэгээ Оскарыг асуусан чинь тэ өөдөөсөн тэ юглээ зүгээр харин ч бидэрт илүү юм уян хатан байх боломж нэгж ингээд ингээд яаж уян хатан байх вэ гэгээ бодоод за эдний чинь дараа нь өөрсдөө нэг орон тэгэхээр нэг өөдүүл нь орон тэгэхээр дараа нь өөрсдөө орон гэхэлэр ч одоо яалч болж ардталт нь гарч ирээд байгаа байхгүй. Тэгээ одоо ямар флекс юм байгаа юм болоо гэж хүлээгэлсэн. Тэгээд одоо нэг үед тайшруулах үг байсан юм байлээ. Reddit дээр битүүд юм явж илээ шүү дээ. За Макс төрүүлжлээ бидний флексибили. Тэгээд даач нэгжлээ бид нар уян хатнараа л байх юм чинь тэгээд нэг тэрийг нэлээд шаалаад байлаа.
Одоо миний одоо амар гайхаад байхгүй. Макларен ч одоо ингээд констрактор тийм. Тэгээ одоо тим одоо аваргууд болцсон байна те. Тэгээд яагаад одоо тийм юу мэдээлэл байдаг бод энэ хоёрыг яагаад нэгийг дэмжиж нэгийг дэмжихгүй ингээд хайсан. Гинт одоо хоёулаа л адилхан бараг л потенциалтай те бараг нэг нь илүү явж ирсэн илүү явж байгаа бараг албаар хойш татаад байгаа юм шиг те. Нэг юм. Өндөр бол яг ил тод юм бол байхгүй тий. Ерөөсөө яригддаг юм байхгүй. Зөв хүмүүсийн одоо хардах тийм сэтэл одоо бид гурийн жишээлний хардаг үнтэй тэр талаасаа л юу гэхлээс хардаад байгаа нь. Ландо бол англи хүн, Макларен англи баг. Тэгээд тэр талаараа Ландо байлаа. Тийм тэгээд Ландо нь одоо юу гэдэг юм бүр багасаа эдний акцемэс өссөн маш их хөрөнгө оруулсан тэр хүнд. Пиастри бол 3 жилийн өмнө ирсэн худалдаж авсан тий. Альпинос ирсэн тий. Ландо одоо багтаага 8 жил болж байгаа тий. Бүгдийн таньдаг ч юм уу тий. Ландо хүүхэд байхаас одоо бүх карьерийнх нь мөнгийг одоо Макларен төлж нисгэж болгосон тий. Одоо програм Макларны одоо нисгчийн програм хөлбөмбөгийн UTEC team гэдэг шиг юмас одоо гарч ирсэн тий. Тэгээд Маслягаас гарч ирсэн. Тэр хүн нь одоо амжилтанд хүрүүл эргүүлээд одоо тэр академийн нэр хүнд ч юм уу тий. Одоо Макларны програмын нэр хүнд гарна ч юм уу тий. Тим юм байж магадгүй байгаах гэл хардж байгаа юм тий. Хардж байгаа. Ил тод яг гарсан юм бол байхгүй тий. Тэгтээ ингээл харагдаж байгаа шүү дээ. Яг хөө тэгтээ англичууд ер нь тийм бах уу. Тэгэл англичууд амар нутгаа гэдэг одоо юу гэдэг юм өсөж төрсэн газраа бас нөгөө хүнээ л гэдэг шүү дээ. Ер нь хөлбөмбөг бүгд бас тийм ч зөндөлөд шүү дээ. Тэгээ дээрэс нь одоо Англиуд Австрали ямар улс вэ тий. Тэгэхээр бас эйг байгаа шүү дээ. Цаа болсон байгаа тий. Нэг дагуул болсон байсан тий. Гэтэ бүр яг нөгөө активли ч биш ч гэсэн бүр 70 тухамсагчтай ч гэсэн жоохон биас угаасаа хүн болгонд л байдаг л. Гэтэ ингээд хүн ер нь тийм байдаг гэл нэг тийм сургалт орж та манай ажил дээр. Чи өөрөө мдээгүй мөртлөө чамд ийм bias байгаа тий. Чи одоо Монгол хүндээ арай илэгтэй хандж та угаасаа ямар ч юм бац. Тэрэн шиг тийм 70 юмнууд нь ингээд баг багаар ингээд 0.1 хитэн ингэсээр байгаа заримдаа шийдэрн жоохон гардаг ч тий. Тэгээ мэдхгүй тий. Төвшөгийн хувьд одоо Оскар төрүүлээд Макс 2-т ороод Норрис 3-т орох байж исэн биз дээ. Эхлээд саяны бүх юмнаас өмнө гэдэг нь одоо энэ буруу шийдвэр гаргаагүй бол ерөнхийдөө дүр зураг тэгж харагдчихлаа шүү дээ. Ер нь бол тий. Тэгсэн чинь ийм болоод Макс төрүүлсэн байна. Макс төрүүлээд Оскар 2-т ороод Ландо 4-т орчихлоо шүү дээ. Ландо бүр дөрвөлөө тий. Харамсалтай бас өвшөв би чинь юу шүү дээ. Нөгөө Оскарыг дэмжиж байгаа шүү дээ. Харин тий. Тэгэхээр Оскард ер нь жоохон харамсалтай юм болчихж байгаа. Ер нь бол тийм. Хамгийн алдсан Оскар тийм. Оскар ингээ одоо юу гэдэг Ландогоос баг 10 оноо хожих. 10 оноо хожих. Хинээс 7 оноо хожих тий. Тийм байсан чи одоо ингээ бүр ингээ 3 дугаар хэл ороод ирчих. Бараг 10 алдсан байтгаа байсан мэт. Тэр нөгөө нэг Кими Антонеллиг бас жоохон нэлээ. Айрын тэр бас тийм наадэр чи бас амар юм болсон байна. Тэр бас өнөөдөр зөнгөөл би тий баг тэрийг уншил. За тэгвэл би хэлэх юма хэлээд Кимээр гурлаа шилжээ заяа. Би зүгээр юу яасан нөгөө нэг Николас Калум гэдэг нөгөө нэг хамгийн алдартай механик гэдэг бас Red Bull-ийн нөгөө юм Dreads тийм хар нөгөө өндөр механик гэдэг шүү. Одоо PR-ийн болсон. Тэр нөхөр яг Twitter дээр яг гоё ингээд ерөөсө хідэн үгээр нөгөө нэг Twitter чинь cap нийтлээ 140 тэмдэгтэр ингээд бичсэн байгаа заяа. Option 1 McLaren-ы option 1 хоёулынгийн double stack хийгээд хоёулынгийнх нь дугуун солио гаргана. За тэгээд тэрний яг нөгөө нэг George Russell дээр болсон шиг Norris яг хав трафикаас болоод 1-2 байр алдна. Option 2 стратеги хуваах. Norris-ийн хийх ёстой юм юу гэхээр Max-ийн хийж байгаа юмыг л хийн. Тэрний эсрэгийг Оскар хийн. Тэгснээрээ McLaren-ы машин Max-аас хурдан учраас McLaren төрүүлэх нь тодорхой болно. 3 дахь опшн байсан нь саяны McLaren-ы хийсэн юу гэж новш юм нэ. Whatever the fuck McLaren did байсан нэг опшн 3 гэж. Тэгээ ийм 3 опшн байсан ингээ хамгийн тэнгийн те муугийн ч юм уу хүн ойлгохооргүй юм хийлээ гэдэг байсан. Тэр ер нь бол яг зөв одоо яг ингээд 140 тэмдэгтэр яг болсон юм хамтж байгаа. Тэгээ энэ 3 опшноос хамгийн хожиж байгаа нь Lando энэ хамгийн 3 дахь нь байгаа юм шүү дээ. Ер нь бол тий. Би л тэгж л бодоод байгаа. Тэгэл за let's go гэдэг. Би бас нөгөө юу яатсан баха. Хитрхийн нөгөө шудраг гэдэгтээ ороод нэг тийм Reddit-ийн коммент байсан байхгүй юу? Наа чи хэнийг нь ч нөгөө дэмжихгүйгээд сүултээ Максыг дэмжиж эхэллээ.
Макларынх нь бидрийг нөгөө хардчихгүй энийг ингэчлээ гिचгүй гээд илүү яачлаа гэдэг. Одоо надад ч Максийн тал шийдвэр опшн 2 нөхгүй. Тэгээ одоо жишээлбэл яг Оскар урд байсан учраас урд нь үлдээгээд Макс оронгууд нь араас нь дагаад Ландоос орчих юм бол Piastri тэгээд хогдор үсрээд тэгээ хоошоо унаа. Тэгээд Ландо явсараа төрүүлээ Макс 2-т ороо. Тэгээд ер нь бол аврах нь авдаг болж байгаа байхгүй. Тэнгүүд авраг болгочлоо гэдэг тийм нөгөө нэг юм авчих учраас шууд Оскар үлдэнгүүд нь Ландогт үлдээсэн. Яг Оскар дээр зүгээр алдсан баг те. Оскар зүгээр яахаа мэдэхгүй ингэж орох уу яах уу гэжсэн чинь нөгөөт нь пидлэн өнгөрөөч за. Аавстай явуулчихсан. Оскар бол өөрөө нэг шууд инстад татгаш орох хэрэгтэй. Тэгээд одоо ингэнгүүт юу яаж байгаа байхгүй юу? Ийм яригдэж байгаа. Одоо Оскар Ландо 2 хитрхи одоо тийм ингэж юу байна? Одоо ийм зөөлхөн френти багийн үгэнд тийм хитрхи зөөлх ийм байна. Хизээч энэ хоёр одоо хин шиг болохгүй маань. Одоо яг нисэж байгаа одоо нисгчдээс хамгийн одоо иймэрхүү одоо тактик тал дээр сайн уралдааны сайн уншдгаар болохоор Карлос Сайнц гэж байгаа. Карлос Сайнцээс мөл өөр орцсон байгаа. Өөрөө цагийн жагаад ороод. Тийм өөр орцсон байгаа. За нэг бол одоо Kimi Raikkonen ч юм уу одоо энэ Фернандо Алонсо дээр иймэрхүү хүмүүс одоо ингээд авраг болдог хүмүүс авраг болох хүмүүс чинь одоо иймэрхүү үйлдэл өөрсдөд нь хийд юм аа. Багаас ерөөсөө тийм дуудлага одоо хийх шаардлага байхгүй тийм. Өөрөө хэрвээ орцсон бол одоо юу гэдэг арын баг бол яг чарахгүй тухайг солино шүү дээ. Ороод ирчүүл те. Орцсон одоо тэг ямар. Тийм Питгээд өөрөө Питгээд Пит руу ирэхэд л нөгөөд нь цааш гүгэл гарна шүү дээ. Дуун бэлэн байгаа юм чинь нэг л иймэрхүү үйлдэлээдсэн заавал ингэж багийн дуудлага гэхгүйгээр өөрөө хийчихэд байна л авар болно даа л гэсэн. Тэгэл тэрээс би уншчаалаас бас тийм дээ нэрээ гэж л бодсон. За энэ дээр нэг дахиад нэг юу өнцгөн. Одоо онооны байдал болохоор Макс 12 онооны хойно. Оскар 16 онооны хойно. Тэгээд Оскарт бол нэлээд хэцүү болчихж байгаа. Тий. Макст бол бас яг боломж ойрхон. Макс төрүүлээд Ландо 4-т орох юм бол тий. Макс төрүүлнэ. Оскарын хувьд бол Оскар өөрөө төрүүлж нөгөө хоёр нь 6 эсвэл 8 жилээр нэлээд хойгоор төрүүлнэ. Ландо эхний 2-т орох юм бол шууд төрүүлнэ. Эхний подиум дээр тий подиум авахд л төрүүлнэ. За тэгвэл одоо надад таагуураас асуулт байгаа. За дараагийн уралдаан Абу Даби дээр Макс 1-т, Оскар 2-т, Рассел, Сайнц, Леклер 3-т, Ландо 4-т явж хагаад та 3 Оскар байлаа шүү дээ. Багаас за хоошоо ухраад Ландог оруулчихаа. Гэт тэгвэл та 3 яах. Оскар өөрөө авах боломжгүй болчихсон. Одоо Оскар угаасаа авахгүй тодорхой болчихоо. Тэгэнгүүт Оскар за чи подиума өгөө. Ландод өг тэгээд Ландог авраг болго гэдэг. Манай Оскар өгөндөө. Би ч харин тэр үнийг бас нэг яг тэрэг үнийг чараад байгаа шүү дээ. Яг нэг юм яг сайн тэрэг. Оскар одоо нэгэнт л өөрт нь боломж байхгүй л өгөх бах уу? Яг тий. Хэл бах та. Гэтэ өгөх юм бол тэгэл манай хүний карьерын тодорхой болж. Угаасаа ингээ 2 дугаар нисгч болчихсон шүү дээ одоо ингэ. Гүг одоо тэгээд бодлоо ингээл за тэр Макс авч яхаар одоо комон багийнх нь бас дээр үстэй. Шууд нөгөө нэг Альпинаас явсан шиг өгөхгүй гараад шууд Twitter дээр миний зөвшөөрлгөө Макларен намайг өгөх гэж хэллээ. Би яагаагүй гэж хэлээ. Би дараа жил өөр багтаар яг тийм юу болохлоор өгөх бах уу? Хөл ахaltaа өгөхгүй бол тэгэл ер нь зүйлс карьер нь тэгэл Макларен дэвгүүл болох ахaltaа. Тийм Макларен дэвгүй болно. Гэхдээ өөрт нь карьер нь одоо хувь нисгчийн карьер нь үлдэхгүй юм ядлаар. Өгчих юм бол хувь нисгчийн карьер хэцүү шүү дээ. Уралдаан дуусаад гараж руугаа орж ирэл эвгүй юм шиг хүн болго муухай хараа. Эсрэгээр байхгүй да. Хэрвээ өгөхгүй байх юм бол тэр чинь хинч багтаа авахгүй шүү дээ. Энэ өвөнд ордгүй юм баг юу гэж авчихдээ ингээд. Үгүй яг гэхдээ бас нөгөө талаараа Макларен тим кол хийвэл бас тийм шүү дээ. Үгүй хин шүү дээ. Тэгээ тим цагаат тулвал хин шүү дээ. Яг ийм байдал бол хин шүү дээ. Яа яг тийм үүсээсээ би нөр заак раундыг нэг шалтаа буугаад нэг гоохын хармаар ах. Хөшөө гүйж шүү дээ. Асландаг оролцох авраг авбараад гэдэг. Гэрээгээ нөхөж харьяа гэдэг. Тэр чинь өөрөө тэгсэн шүү дээ. За би нэг хүнийг боль гэж хэлснээс Максыг төрүүлүүлсэн дээрээ гэдгээр хэлсэн шүү дээ. Тэгээд одоо чихэн нэрийг шилж яхаар те өөр хүн авсан дээр гэдэг. Одоо яг үгээ идэх юм би хармаар байгаа. Тэгээд одоо тийм кол хийгээд тэгээд одоо за Ландо орлоо авраг болоход өөрт нь ямар санагдах вэ?
бас муухай. Хамаагүй шүү дээ. Хаа нэг тийм бодохгүй шүү дээ. Авраг авч байгаа хүнд л ямар ч хамаагүй шүү дээ. Ландо ер нь цайцсан байгаа юм шүү. Оскар зүгээр баярлаа гээл тэгэл түүхэнд бол Ландо нэг удаагийн авраг гэл үлдсэн шүү дээ. Яг тийм л дээ. Одоо яг тэнгуү тэрэн дээр одоо Макс ямар үйлдэл гарах вэ? Тэр бүр кино шиг юм болох ба. Тэгээ өөр нэг утгаа алдсан юм. Буужрал дугуйгаа өшгөлөх юм шүү. Маа. Тэгэхээр нэг л гарч ирэх. Ямар нэг инцидент бололгүй ингээд яг мэдээж Оскар байраа өгөөд Ландо урд нь гараад ч юм ингэчих юм бол тэгэл Макс үчилж чадахгүй шүү дээ. За баяр хүргэе л. Тэрнээс ингээд Оскар ирж өөрт нь наалдаж ингээд нэг заваа юм болчвол бас нэг хэлж болох юм дээ. Чи ямар заа ингээд нэг хэрүүл хийдэг ч юм уу те. Тэрнээс Макс амар гой яриа өгөх байх. Ер нь гой ярианууд өгдөг шүү дээ. Тэгээ ер нь сүүлдээс гоё яриа өгдөл шүү дээ. Би Макларанд байсан бол аль хэдийн авраг болсон байгаа те. Тэр ч бас юм болоо гэж тий. Макс өдгөө Жорж Рассел ч авраг болсон байна. Хүмүүс ерөөсөө сүүл подиум дээр нөгөө сая юуны Катарын дараа нөгөө Оскарын хажууд зогсчоо те. Айгуу гоё энэ сонирхолтой байна. Одоо юу ихийг надад алдах юм байхгүй гэдэг. Бас айгуу тиймэрхүү мессежд өгсөн юм л ч хажууд нөгөө диспер болцсон Оскар ингээд. Тэрийг бас их яриа лээ. За тийм байна. Манай үзэгчид бас те уралдааны сэтгэгдлээ Макларны гаргасан шийдвэрийн талаар тэгээд гурлаа юу яач те нэг sorry катлж. Нөгөө комментэн дээр 3 нисгчийн нэрийг бич. Тэгээд лайк дараалаад хин аврах. Тий. Хиндэн их мөрий дэмжиж ийн гэдэг нэ. Тэгээд тэрийг үлдээгээрээ тэгээд бас саяны болоод өнгөрсний талаар хэрвээ та Оскар байсан бол бас сүүлийн уралдаан дээр байраа тавьж өгөхгүй юу? Эсвэл Оскарын өмнөөс бодоход яасан дээр вэ гэж бодож байна. Тэр болгоныг үлдээгээрээ. За миний нэг яриадсан юу байгаа ингэж. Одоо уралдаан эхлээд чинь ингээд 5 6 тойрог явж байгаа шүү дээ. 5 6 тойрог явж байхад бол Макс одоо хэнийг гүйцэх ямар ч шанс бар гэж шүү дээ. тэгсэн Оскарыг тий. Юус ингээ байнгын цаг алдаал хоош яваст. Оскарын одоо яг тийм тэр хурд нь одоо пейс нь үнэхээр дийлдэхгүйсэн дээ одоо. Ландо хизээ Максыг гүйцэх нь бол барыг цаг хугацааны асуудал шахуу. Барыг байсан үед яг тэр толоод тэр ингээд ослгараад нэмэрх юм болж байгаа нь сонирн бод. Нөгөө л яриад байгаа минь Максны харсан тийм юм байгаад идэм аа. Нэг бол цанаас нь хүн зохиоцсон юм хийгээд байгаа. Нэг амьдрал яг юу болоод байгаа гэж. Мафия гэсэн. Бид нар нэг хүний зохиолоор л амьдраад. Харин тийм тэрэн шиг тэгээд одоо иймэрхүү ямар ч тийм боломжгүй байдлаас Макс нь төрүүлэнгүүтлээ Ландон дөрвөлөө ороод Оскар хоёрт ороод ингээд байдал бүр шал юу гэдгийг шал өөр болчихж байгаа. Яа тэр хүний зохиолыг нэг болоод уншчихсан. Тийм инээдтэй зураг явуулсан шүү дээ. Формула 1 сайт дээр жолоочийн профайл руу Ландо руу дараад орохоор VDC 1 болоод өөрчлөгдсөн байна. Конспираси. Тэр эвлүүлэгч яаж яваад. Тэгтээ тийм зураг амар явж байна. Одоо нөгөө юу ягаадсан шүү дээ. Нөгөө хиний Red Bull-ийн нөгөө зурагтай мерчин зарагдаад эхэлчих гэл нэг формула дээр байна. Нэг тиймэрхүү юм гардаг шүү дээ. Тэгээ нэг нөхөр F1.com гээ шалгасан чинь Ландогийн профайл дээр VDC-г 1 болцсон байна ч аль дээр шийдэгдсэн. Зарим Ландо төрөлөл юу heard it first. Маа подкастаас төрөл сонссон шүү гэдэг. За энэ бол хамгийн одоо уралдааны драматик те одоо хил амны хэрүүлийн алин болоод байгаа сэдв. За хоёр дахь нь мэдээж Ландо 5 дугаар байраас сүүлээс 2 дахь тойрог дээр те Кими Антонеллиг гүйцэж оруулж ирээд тий одоо 2 дугаар тойрог дуусчих ч те final lap болж байгаа. Тэр нь 4-5 тойрог маш амжилттай хамгаалсны эцэс тэгээд Антонелли бол алдаа гаргаад уртаа оруулсан юм байлээ. За тэгтээ яг тухайн моментд бол Максийн рейсинг харагдаагүй тий олон зургатаар гаргаагүй. Тэгсэн чинь GP болохоор Антонелли байраа тавиад өгчлөө. Юу бас нэг ойлгосонгүй гэж хэлсэн. За тэгээ энэтэй холбоотойгоор бас Helmut Marko Red Bull багийн адвайзер. Тэр хүүхэд угаасаа Mercedes-ийн мотор Макларен гэдэг наа чи холбоотой баг учраас нэг урдаа оруулсан. Юу хийснээ мэдчихсэн гэдэг яриа өгсөн мөлий. Тэгэл тэгээ тэрнтэй холбоотой Kimi Antonelli медиагаар одоо маш олон 1100 хараал abuse straight одоо чамайг алнаа гэсэн тийм занал хийлүүлээс яваад тэгээ нөгөө Instagram Twitter-ийн аккаунтыг хар зургаар солиод тэгээ бүр юу яасан мэлтэй нэлийн том юм болсон. Тэгээ энэ дээр бас Wolf бас хэрүүлгийг л авсан л те. Helmut-ийг ийм одоо юугаар бол тарихгүй хүн шиг ийм тэнийг мэдгдэл хийж хөшүүн зүнэг баг тийм ухаа юм байна. Ер нь аль бас тэ. Одоо ингэ нэг сенсордгүй шууд ярьцлаа те.
Ийм өөрснөө хараач юм шүү те ер нь яг юу болсныг те. Тэрэн дээр л яг ингэж яатсан мэлээ. Дараалалаар яг тургаагийн төрөний хэлсэн шүү дээ. GP давталт хараагүйгээр ерөнхийдөө ингэ зай тавьсан юм шиг. Тухайн момент те. Тухайн момент. Тэгээд уралдаан дуусны дараа Wolf яриад заагүй би ингэ яагаагүй гэдээ учраа олцсон байсан чинь Helmut өвгөн Германы Skyder очингууд наад болж угаасаа төрөний тулгааг хэлдэг шиг шууд аваа ийцэн. Тэгээд жиггүй Wolf тэнцээ дэлбрээд хараанараа сайн хараж ирсэн. Би бол тэрийг шууд давид өгцөн гэхэд нь би шууд итгэхгүй шүү дээ. Одоо GP хэлж яхад нь за Ким яриач тэхгүй. Одоо сүүлийн хэдэн уралдаанд хараа байстай байга Макстер очиол хэвээр ах トゥ бол зээ ахаа махаа гэлээ явжсэн чил нөгөөд нь гинт байраа тавьж өгөв л гэж та. Мерседес зэж бас одоо Макларен ингээд юу тийм Норрис оноо авах гад байраа тавьж өгөх гэж кол хийхгүй л автаа тэгээд. Яг одоо зургатаар айгу гарцсан юм а тий. Тэр нөгөө наадлаас нь ингээд тойрж байгаа юм гаргацсан. Яг хин ингээд араас нь хахлаар ингээд тайлт гардаг шүү дээ. Тийм ингээд наанаас харахлаар чи харагдахгүй байгаа байхгүй ингээд хөндлөн перпендикулар харж. Тэгээ өөрөө ингээд холдоод тэг ингээд шууд хажуугаар нь хин гараа явчихсан юм шиг гарсан. Тэгээд хэлтэрсэн юм байна. Тий, тэнгуутаа катлангуудаа нөгөө яг Макс цаан төрүүлсэн болохоор ингээд өөр ингээд юм гаргаад тэрийг тэгээд реплейг нь харуулахгүй ингээд. Реплейг хүлээгээд байсан. Тэгээд цагийн нарсанцсан цаг шууд тэр алдсан сошь ингээд ланд орж явах хооронд 1 2 гээл шууд 2 секундын зайтай болцсон тий. За төвшөө Кими дээр бэлдсэн юм аа. Бэлдсэн ч гэж би тэгээд өнөөдөр бас л юмнуудаа л уншлаа л та. Тэгээд яг тэгэл одоо би одоо хүмүүсийн нэрийг сайн мэдэхгүй шүү. Одоо нэг багийн хараа алдна. Одоо Red Bull Racing-гээс бол гэхдээ яг одоо саяны нэг одоо тэр одоо ямар хөө юм бэ? Албан тушаална. Helmut. Тий. Одоо зөвлөхийнхөө үгийг одоо бас дөрвөлж ягаад энэ бол ер нь биднэртэй баг давталт үзлээ. Тэгээ momentarily mistake хэрч одоо агшин дууртны зүгээр алдаа гаргацсан. Тэрэн дээрээ хүүцэлчээ. Тэгээд та нар одоо баг бүл итгэ болооч. Албаасны юу гаргацсан бэлээ. Тий, нэг бүлэг гаргацсан. Стейтмент гаргацсан. Яг гоо тэгээд тэр алдаанд гэхдээ яг үүндээ бас одоо нэг муухай болгож байгаа тийм. Бүх юмыг бас завааруулаа ичиж байгаа. Нэг үний сайхан нарт өдрийг хараа болгож байгаа байхгүй өөрхийн. Нөгөөд нь жоох хүүхдтэй чаас 19-тэй. Тий. Тэгээд тэр хүн тэгээд Ландо гүцээгүү бол бас Абу Даби бол бас бүр илүү бас тэгтээ spicy болохоор байсан те уг нь. Чи хаг 3 хоног өстэй. Зөв 2 Тэнгуү цаа нөгөө нэг Макс дөрүүлээд Ландо 3-т ороход Макс дөрүүлэх болчихж байгаа юм л шүү дээ. Оноон тэнцээд. Уулна. Нөөдөр. Тэгээ Гран Пригийн дөрүүгээрээ Макс 8, Ландо 7 гэдэг Макс дөрүүлэх гэлсэн. Тэгээд Оскар мэдээж байраа тавьж өгөхгүй алдцуул гэд ер нь бол нэлийн juicy болчихсон. 1 2 3-гээ ороход л Макс дөрүүлэх. Түүнд юу л 15 жилийн дараа анхудаага мульти чемпионшип одоо олон хүн аваргын төлөө өрсөлдөж байгаа болж байгаа юм биш үү? 2 гүнээ 15 жилийн өмнө ч одоо. Тэгээ 10 онд те. 10 онд. Би ч одоо баг Маса би 8 тал өгдөөсөн юм байна л та. Алонсо хин тий Алонсо биш. Vettel Алонсо хоёр биш юу гэж болов? 10 оны аварга. Vettel Алонсо Вебер 3 те. Вебер байлуу. Вебер үлээ. Тийм байсан баха. Хамгийн эхний нөгөө нэг Vettel-ийн юу ч нөгөө нэг Вебер тэр хоёр хоорондоо үзэж байгаа. Удирдлын төгсгөлд яг нэг Оскар шиг Вебер сугараад тэгээ яг нөгөө нэг Red Bull нёгийгээ ингээд байна гэсэн. Red Bull гэхдээ ил тодл хийсэн дээ тэрийг. Тэгээ Vettel-ийг нөгөө зэтгүүлсээр хагаад тэгээд нөгөө байран сэлж болохгүй. Веберийг дэмжихгүй. Одоо удирдлын дундуур Веберийн оноо их байхад биш. Нөгөө Веберийг дэмжихгүй Vettel-ийг зэтгүүлсээр хагаад төрүүлсэн. Тэр нь чинь одоо бас яриад байгаа нэг Алонсогийн одоо инженер нь одоо Стелла байсан гэдэг. Алонсо тэр тухайн үед нэг алдаа гаргаад Стеллагийн одоо юу гэдэг стратеги алдаа гаргаснаас болоод Vettel-ээс авраг болсон гэдэг. Тэгэхээр одоо яриад байгаа байхгүй. Тухайн үед хин Алонсогийн инженер байлаа. Одоо хин байгаа үлээ бодоод үзээрэй гэдэг. Наад нөхөр чинь танигдцсан гэдэг фанбол хийдгээрээ танигдцсан. За тэгэд энэ дээр нэг үнцэг нь нөгөө Антонелли яг juicy болох байсан гэдэг. Тэгээ Антонеллигийн бас энэ эхний удаа бас Максийн нөгөө энэ жилд гайвалж байгаа биш байлээ л дээ. Нөгөө Австри дээр араас нэрэд мөрөгцсөн шүү дээ Антонелли. Шууд гаргацсан. Тэгээ шууд нөгөө эхний эргэлтэн дээр ирээд Максийг мөргөөд DNF болгосон.
Тэгээд ер нь Антонелли бас хэрвээ Макс идэх оноогоор одоо яалагдах юм бол бас Антонелли нилийн гайд ирчлаа гэдэг. Гэтэ мэдээж бол албаар бол өгөөг нь бол тодорхой тий. Тэгээд Wolf-ийн ч гэсэн хэлсэн үгээс тий бид нар construct 2-ын төлөө үзэж байна. Бид нар юу гэж одоо зүгээр байгаа оноог алдах юм бэ тий. Кими өөрөө ч подиум төлөө явж байсан шүү дээ. Санс ярдаас 2 секунд л байсан тий. Тэгэхээр бас манай подкаст бас энэ дээр байр суурь Албиас хэлж байна одоо Кимиг бүлийцсэн хүмүүсээ хувьлаас бид нартэй ч гэсэн асуудалтай гэж мэдэрээ. Өргөөгийн урд уулзээ тоглох хэрэггүй шүү. Тэгээс онлайнаар те жоох 18-тай хүүхдийг одоо бид ална гэж сүрдүүлэх чадаа юу юм те нэг юм оролтоноос олж. Максим гэдэг байна. Тэнгүүд би бодчих би ч болно. Өнөөс нь хүний юмс ямар муухан бэ гэдэг шиг. Би ч ингээл яг уралдааны үед бас хардсан л да. Зарээчтэй ингээл изи өгчөж байгаа юм бах тэгээд. Гэтэ яг мэдээж харааж мараад ерөөгөө л дээ. Гэтэ яг тийм хард. Би шууд за энэ ямар нэг юм болсон ч би монитор бол доктор би бол гүйлж чана хараагүй зүгээр шууд цаг дээр нь харсан. Тэгээ ард нь ороод нэг үйлчлэн за энэ ямарваа нэг юм болсон. Зам тавьж үнэлээ өсөө байхгүй яач удсан. Тэгээд дараа нь реплей нь үзүүлсэн. Тэгээд онборд бичлэгийг бүгд харсан те дэлхийн нийтээрээ. Тэгээд тэрний бүр яг гүйц төрүүлэхээс өмнөх булан дээр хүртэл өөрс төр хийгээд шаравсан. Тэгээд хоёр дахь удаага өөрс төр болгох дээр нь те. Ер нь дугуун дуусж байгаа эсвэл өөр жолоочийн баг зэрэг сандрал те. Алтаа гаргаснаас болол ландо гүцээ. Зя. Кимигийн хувьд бол тийм ээ те. Өшөө нэмжлэх Кими дээр комент. Өөрч алгатаа. Дараа 7 хоног амар хүлээгэл. Яа. Дараа дараагт бол аюу гоё үзнэ. Бид нар ч нэг бэлтгэлийн байрнаас гарцсан. Тэгээд одоо чөлөөтэй бид iPad-н дээр л нэг хулга астрив тавьчихсан. Госч байгаа. Тэгээд нэг тий яг энд байвал бас яаж болох юм те. Тэг яг 4-нд явчих болох. 4-нд явчих шүү дээ. Тэндэл би очиж шууд хамгийн ихэнд асуусан юм гоё том зурагтай байгаа юу гэж асуусан. Оролдоо үзэх гэдэг. Тий оролдоо үзэх гэдэг. Биш нэг хавар фокуслж үздэг үү. Тэгэл хаяал нэг үзэж нэг. Одоо үзэлцэх өөр амар юм бол шүү дээ. Одоо эн чинь нэг цаг нь гоё таарад байгаа болохоор тий. Монголд чинь тэгэл шүн дарчихлаа. Тийм Монгол зүйл юм дэж байгаа. Ямар азараа яг сүүлийн уралдааг 7 хоногийн дараа юм бэ те. 2-7 хоног хүлээн. Би бүр тэр баярлалаа зүгээр ёо хурдан хагасчлаа байгаасаа гэ те. Нэр энэ уралдаан дээр чи юу яасан бэлээ? Уралдаан эхлэхэд нэг квали дээр ашиглаж исэн мотор дотор бүх юм Red Bull хэлсэн юм бэл. Тэр нэрээ хуучин мотор хийсэн. Хуучин мотор хийсэн болохоор ямар нэг юу аваагүй. Торгуул шийдэл аваагүй. Хуучныгаа өөрийг тавьсан учраас. Одоо дараагийн юун дээр Абу Даби дээр болохоор сая Бразилд хэрэглэсэн шинэ мотороо буцаагаад байгаа юм. Сая болохоор тэр нэг ингэж үсрээд байгаа гэж жижирээд байгаа юм. Тэрнээсээ болоод нэгээд шууд тэр жигтэн сольж орж ирсэн юм билээ. Гэхдээ тэр нь яг бас яг сайн болоогүй. Нэг өөрөө машинаа байж таа машин гинт ирэхэд нөө ингэж сүулт нь нөө ингэж савлах хөдөлгөөн их байгаад нэгээд Макс гомдлооц. Тэр нь яг нэг шууд бүх юм нэг солиод хийсэн учраас яг нэг бүх тохиргоогоо бүр нь хийж чадаагүй гэх юм уу. Тийм болохоор ингэж жоохон машин ингэж ирэхдээ савлгаатай байсан юм шиг л. Тэгээ өөрөөсөө ярьцлагцсан юм. Ландо тамцчихсан. Дараа талаа шинэ engine power more horsepower за залхан дайл гэж бүр ин албаар дарамжлаатай байхгүй л нөгөө нэг mind game хийгээ сурцсан угаасаа одоо Max алдах юм байхгүй шүү дээ нэг зүтгэл үзэн авахгүй тэгэл за гэтээ бас ингээд юм эцсийн хүртэл үзэж байгаад ялагдах бас муу бах те амар 3-4 тийм 3-4 уралдааны өмнө ч юм ингээд авахгүй тодорхойлсон бол за гэх те нэг сүүлийн уралдаан гоё кайф аваад. Тэгэхгүй яг ингээд сүүлийн мөч хүртэл үзээд ингээл бас. Гэтэ хэний хувьд Макс хувьд үү? Яг ер нь хэний ч хувьд л да. Гэтэ энэ тохиолдолд миний бодлоор бол Макс хувьд ч нэг алдсан ч тийм байхгүй хаа. Яг л нэг өөрөөсөө байж болох бүх юмаа гаргацсан. Одоо араас нь нөхөж ирж байгаа тийм ээ. Нөхөж ирээд ингээд гүйцэх боломжтой байгаа. Тэгтээ гүйцэж чадаагүй. Хэрвээ одоо юу гэдэг урд нь одоо ландо төрүүлж явж байгаа. Сэцэн мөрт алдчих юм бол тэр тэгээ бүр ерөөсө газар доор орох оо тэгээд сэхэл авахгүй юм байна тий. Ер нь тэгээ араас барьж байгаа хүн илүү сэтгэл зүйн даваатай л сэтгэлтэй. Тий.
Одоо нөгөө удирдлыг тэргүүлэгчээс 104 онооны хойно те Оскар Пиастрихаас эхэлсэн. Тэгээд хэрвээ одоо энэ гүйцэд төрүүлж чадах юм бол те түүхэнд хамгийн амар байралтай. Би ч одоо ингэж хартуулчихад байгаа шүү. Нэг 16 оны Golden State Cavaliers гэж яагаад байгаа шүү. Нөгөө 3-1 сэргэж ирдэг. Тий. Ер нь л тийг. Тэр тийм нэг гэрч болох гээд байна гэж би шууд багийнхандаа бараахаа нэг ийм гараад байна үдчихээ гээд. Та нар ийм ир үед амьдраад байна гэж. Одоо энийн дэмж гээд. Одоо энэ яг заах гэдэг. Түүхч гэдэг. Тэр Максим дууг нь мэддэг үстэй. Тэр чи энэ хүн штэ гэж би чи. За магадгүй баг өнөөдрийн сүүлийн сэдв гэх юм уу те бас дахиад дурдахгүй өнгөрч болохгүй нэг хүн бол те Carlos Sainz Driver of the Day гэдэг нэг уралдаан болгонд нэг жолооч тодруулдаг те тэрэн дээр Max 1 Sainz 2 байсан уу тэгэхээр мэдээж тийм баха те тэгээд яалчгууд алиг нь алихөө ингээ гуруулаа маш сайн те Piastri бол хамгийн хурдан байсан жолооч гэхдээ харамсалтайгаар 2-т орсон Max бол мэдээж төрүүлсэн те удаан одоо 2 дахь хурдан машинаар те гайхалтай стратегийн хүчээр те нөгөө нэг подиум дээр нөгөө хаана юугаа гаргацсан шүү дээ стратеги хийдэг эмхтэйгээ гаргацсан би ер нь тэрийг хоёрыг шууд хаана швед тэр ер нь яга гарч байгаа лээ одоо яг ямар шалтгаанаар тэр үнийг подиум дээр гаргаж ирж байгаа төрүүлсэн багаас төрүүлсэн нисгчийн багаас нэг хүн заавал гарч юм хамт тэмдэглэдэг яг цаагаараа нөгөө багийн спорт те одоо багаараа нэг ингээ төрүүлж байгаа машин төрүүлж байгаа учраас ер нь манай нөгөө юу одоо тэр ямар дундад Аз гэх юм уу тэр авчи ер нь жоохон юу штэ нөгөө эмхтэй би тэрийг бараг эсэргүүцээд байгаа юм болов уу гэдэг л юм бодсон штэ Хана Шмидт ч одоо Red Bull-ийн стратегийн тэр давхар бас тийм санаа байсан ч гэж магадгүй яг хүмүүс тэгж комент бичээл байгаа одоо нэгдүгээр стратеги гаргадаг нь McLaren-д гэх стратеги те гэж хоёрдугаарт нөгөө Катарч нөгөө нэг эмхтэй үний ирэх ингээд бас асуудалтай. Тэгээд албаар нөгөө юм нөгөө ус мөсийг хаагаагүй шууд эвлүүргөө шууд гаргасан бас тийм цаад санаа байж болох ингээл хүмүүс яриа л юм л та. Тэгэл нэг хүн нэг иймэр хүм дээрээс ингээд үйлдэл хийгээл бүгд шууд политик орж ямар ч үйлдэл хийсэн те. Өстөржүүлээд. Өөдөн зүгээр л тухайн үед юу гэдэг одоо яг дотроо өөр юм ярьсан байсан өнөдөр ээл дараалал гарч исэн ч юм уу те. Тэр одоо яг хаана нэг яг тэрүүнд давхцсан ч байсан юм. Тийм энгийн байсан нөөт нараад исэн чинь наач. Ямар ч юм ямар ч сэдв ямар ч юм нэг ус төржүүлж болдог гэдэг. Тэгээд яг нөгөө тэр эмхтэй гарсантай болоод айгүй их ярьцлага аваад байгаа юм ба шүү дээ тэр эмхтэйгээс. Тэгээд яагаад ийм шийдвэр гаргасан бэ гэдэг. Эхлээд бас өөртөө айгүй эргэлцсэн. Гэхдээ яг энийг бол яг түрүүний ганагийн хэлснээр бид нар өмнө ярьсан байсан. Одоо ийм сценаар гарвал ямар хариу үйлдэл үзүүлэх үү гэдгийг ярьсан. Тэгээд free pit stop хийвэл угаасаа аавна гэдэг дээр угаасаа бүгд ингээд тохироод одоо шийдсэн байсан. Тэгвэл яг тухайн моментод багаас McLaren орохгүй штэ чи өөртөө ихтэлтэй байна уу гэдэг угаас цаанаас нь олон асуулт ирсэн. Тэгээд ихтэлтэй байна гэдээ яг ороосон тэгээд зүг болсон гэдэг. Тэгээ бусад баг бүгд орж байгаа гараад яа гэдэг санаанаа болсон гэсэн штэ. Тэгээд яг зөв юм хийснээ мэдсэн. Тэгээ McLaren яагаад ороогүй л ойлгоогүй гэж яриа гсэн л. Би бол хэлж мэдэхгүй дотроо л тэгээ байсан байх гэж цаагаараа бас тэгээд. За Carlos Sainz-ийн тухай ярих гэжсэн шүү дээ. Энэ үлрэлийн 2 дахь подиум. За Williams баг ер нь бол подиум гэж бодлогоогоор ирсэн чинь те. Өөрөө нөгөө марка гэд сонинд бас өгсөн ярилцлагатай. За Williams та би орж байгаа. Гэхдээ энэ бол би ирээдүг харж орсон. Энэ жил надаас юуж битүүлээгээрээ гэд. Тэгээ тэр ярилцлаганд баах хүмүүс ишлээд ч юм уу худалч гээд ингээд чи худлаа ярьсан байх гээд гэд тэгсэн чинь чи подиум авахгүй гэж хэлээ өстэй гэдэг хүмүүс гэдэг өөрөө энийгэл яг тийм олон ярилцлагад гарсан мөлий. Нөгөө улирал эхэлж яхад нэг хүмүүс асуусан байсан шүү дээ. За ингээ одоо үзэж эхэлж байна те яг ямар баг дэмжихээ мэдэхгүй байна гэдэг яг Williams-ыг дэмжээ гэж хэлж ирсэн яг хэв байгаа сте те. Williams бол одоо яг дээшээ өсөж яваа багууд нэг те. Aston Martin хоёр бол саадах санхүүгийн байдлаараа ч тэр одоо ажиллаж байгаа арын албаны хүмүүс ч тэр ерөөхдөө нэлээд дээшээ трендээр явж байгаа баг. Проект нь хахаж гисэн те. Тэгэхээр дээрээс хин унжирч байгаа. Одоо тийм улаан юм унаад шүү дээ. Харахгүй юм. Нэг таал баг. Гүү шүү дээ. Тоор тэгж болохгүй шүү дээ. Тоор дараа жил төрүүллээ гэдэг дээр яваад. Юун дээр? Дараа жил одоо төрүүлнэ гэдэг дээр байх хэрэгтэй шүү дээ. Би угаасаа л хэлдэг шүү дээ. Би ингээд 4-5 сар хүртэл харнаа. Жагаал
expectation хийгээл. Би ч хүлээлт тавихгүй. Би юу н хүлээлт тавьдаг юм дөө дэмждэг баг. Би ч одоо дандаа л хамгийн муунуудын дэмждэг болохоор гэдэг. Угаасаа л дэмждэг. Хамгийн мууг нь дэмждэг гэж. Андердог-ын дэмждэг. Тэгээ ер нь нэлээд андердог гэж дэмждэг. Ер нь гэхдээ Монгол хүмүүс ер нь тиймэрхүү баг та ер нь. Тийм. Ер нь бол яг нэг мян ялчаасаа энд дийлчээсээ гэдэг тэгээ өрөвдсөний өрөвдсөн. За тийм байна. Тэгээд манай үзэгч бас Williams-ийн фэнүүд байв л те. Доор комментэр үлдээгээр Алекс Албон, Карлос Сайнз, Джеймс Ваулс фэнүүд байв. Тэгээд сая энэгээр подиум аваад ингээд оноо авснараа Williams чинь 5 дахин тодорхой болсон. Тасарч тий. Доош орохгүй тийм 5 дахин тодорхой болсон. Нөгөө өөрсдөө нэр нэг бичлэг хийсэн мэл ш те. Нөгөө тэр 3 зогсож жоод. Тийм үү. Нөгөө юугаа барьсан, трофигаа барьсан. За ингээд 5 дорхон баттай боллоо. Бүгднийг дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд сардуугаа ажилчтай баярлалаа тэгээд. Сүүлийн хэдэн жилээс гаргаагүй нэлээд том амжилттай тий. Подиумын бараач зураг чараад хараагүй байсан. Тий 14 оноос хойш таан годоо подиум. Арын санхүү гэснээс одоо юу гэжсэн юм те. Одоо энэ багаараа байранд ороод одоо шагналч гэх юм одоо юу гэдэг. Тийм урамшуул нь юу гэдэг вэ? Тэгэл хэдэн зуун саяар яригдана. Харин би одоо анх харанхуу зүгээр л тэгэл үдэгч яг л нөгөө нэг үддэг л хүн байгаа шүү дээ. Тэгээд нэг контрактор тэгэл нөгөө нэг гинт энэ ер нь Макс Верстапен гэдэг нөхөр жилийн эдэн дөрөвний цалин аваад нэг ороосон ч юм уу NBA Макс гэрээ байтугай. Ер нь цалин аваад. Тэгэхээр ер нь их л мөнгө хэрэгэлдэг л юм байна те. Би ч одоо ийм том гэж хідэж бодоагүй байхгүй. Тэгээ энэ чинь нөгөө нэг юутай адилхан бас нөгөө Champions League шүү дээ. Тэрнтэй адилхан бас нөгөө нэг түүхэн багаар бас нэг тодорхой хэмжээний мөнгө хэдчээр сомог авч идэх те. Юу клуб системтэй л юм те. Тэнгүүтээ сүүлийн одоо хэдэн жилийн дундаж байрлалаар бас нэг оноо төдөөвийг нь. Тэгээд үлдсэн нь одоо энэ жилийн байрлалаар ч гэдэг юм уу. Ашгаа хуваад жил болгон ингээд олсон орлогоо багуудтай хуваад NBA шиг л юм биш те. NBA тэгээ сайн болдог чи юу лээ 100 болдог ч. FIFA Club World Cup лөө. FIFA оноогоор ерөнхийдөө тиймэрхүү систем байна. Тийм. Монгол одоо 1-р байранд орвол тэр бэлуунаас одоо хамгийн том зүсмийн аавна. Тэгээ багууд одоо тэгээ нэг доор байгаа 2 багийн нэг одоо 9-8-д орох ч одоо амар олон сая долларын одоо зүрхтэй авах юм. Тэгэхээр ингээд хоорондоо нэг онооч гэсэн ингээд алцаад байгаа. Би ч юм том гэж ёстой бодог байна. Тэг ерөнхийдөө нэг 2 биллионыг хувааж авч байгаа. 10 баг. 2 тэрбум. Бөө. Энэ тэгээ юу тооцохгүй мөнгө ш те. Одоо юм тийм талин. Тэг яг нэг юу каснаас авах мөнгө зүүн тийм байхгүй шүү дээ. Яг FIA-ээс ч явахтай form те. Liberty гэх юм да. Ингээ шагналын сан болгож өгч байгаа нэг тэр явцсан. Тэгэл жил болгоо ингээл нэмэгдээл. Тэгээ одоо F1 томрохол бол энэ 10 багийн бас ирж байгаа мөнгө дахиад ашиг нь ихсүүл ихсээл энэ. Тэгээд тэрийг яаж хуваахаа одоо түрүүний захиа ярьсан шиг нэг 2 тусгай заалтуудтай. Гэхдээ голчлон одоо 1-10 хэд орсноос ч хамаарат жих мөнгө авдаг. Тэгээд мэрит зарчимтай байна. Тий. Хийчихсэн илүү их мөнгөтэй. Ер нь Америк. Тэгэхээр л одоо нөгөө жишээ нь 2 муу баг байлаа. Хоёулаа байнга одоо 18 19 ордог байж байгаа. Гэхдээ нэг азар нэг оноо авчих юм бол тэгээ шууд тэрнийхээ дээр ороод авах мөнгө нь шал өөр болоод болчих тийм. Тэгээ би нөгөө нэг онооны дээр дор ихтэл бараг 30-40 саяар яригдчих тийм доллараар. Нөгөө талаараа тэгээ бас одоо Ferrari чиг ч юм уу одоо нэг юм өмнөх историгоор салинжээ яваад байвал бас нөгөө талаараа нөгөө төл нь цацсан байгаад байна нөгөө жоох. Энэ том апгрейд хийхгүй. Том багууд нөгөөс нь авдаг хөвтэй тодорхой. Заавал анханасаа байсан гэдгээрээ Макларен Williams Ferrari-гоор шууд авдаг. Concord Agreement. Хинч мэддэг. Тэр том брэнд одоо F1-д байснараа зөргүүлээд F1-д одоо хэрэгтэй мөнгө ирж байгаа. Тэднийг байлгах сонирхол байгаа учраас бас төрүүлээд мөнгө өгдөг те. Нэмж мөнгө өгдөг те. За. За тийм байна. За уралдаа маань яг энэ хитэн драмагаас бусдаар бол яг нэг айхтар сонирхолтой зүйл болоогүй те. Тэрүүнийх шиг би нэг Макларен энэ алдаа гаргааг бол энэ уралдаа ингээл борин юу ч болох. Эхний нэг гараа харчаал тэгэл тий. За. Тэгээд юугаа ингээд явах те. Өндөрлөхүү дээ. За тий. Гэхдээ энэ нэр бас сүүлийн дэлхийд дээр 25 тойрог гэдэг одоо 4 гарцсан байгаа шүү дээ. Нэг дугуун тэр
Тэрэн дээр нь одоо яг одоо юу гэдэг юм. Макларенгийн гаргасан одоо энэ шийдвэр одоо тэгж 25 гээгүй бол яг тэр 7-8 дээр одоо зөв байх байх. Тийм зөв байх ч юм уу. Тэр нь өөрөөр яригдчихлаас яг ингэснээр шууд Макларен юу байдлаар болж байгаа. тий алдаа гаргаад одоо яг ийм байдалд одоо юм драма үүсгэхэд тэр 25 гэдэг зүгээр нэг сонин дүрэн байсан чинь тэр нь орж ирээд ингээд гойлгоч байгаа. Харин дээ. Тэрэндээ бэлдээгүй л байсан юм байна тий. Олон эхлээд ингэ цаанаас ингэ зурцсан шүү тоо. Би бол бас тэгэж нэг жоохон конспираси юм бодоод. Сая бол саяны нөгөө мөнгө гоё хуваадаг, бүгд гоё мөнгөтэй эхэлдэг бодчих бас. Нэрээ гэдэг. Хоорондоо тохироод улам драма хийгээд бөөндөө гоё баяжцгаая гэж. Хүмүүс татаад тий. Энд дээр нэрээ үзэгчтэй тайлбарлаа нэг жоохон юм ярьчтэй. Катарын зам тэгээ дээрэс нь одоо салхины юмнаас болоод дугуй маш ихээр илэгддэг. Тэгээ сүүлийн 2 жилийн нөгөө нэг Pirelli-гийн судалгаагаар ерөнхийдөө 25-аас дээш дугуй явах бол ямар ч дугуй хард байна, имижн байна ялгаагүй ерөнхийдөө илэгдэл 100 болчиход ирээд байгаа. Тэгээд яг энийг баталж байгаа юм шиг спринт дээр одоо нөгөө quali хийчээд уралдсан дугуйнууд эрэхтэй бүр ингээд зүсэгдсэн ирсэн. Нилээд хэдэн дугуй. Ингээд яг машин явж байхад ингээд эффект нь буюу те одоо нэг гаргаж байгаа цаг маг ингээ гайгүй байгаа юм шиг мөртлөө эгээгээд дуусны дараа ингээ харахаар ингээ зүсэлт орцсон. Ерөнхийдөө хагарахад бэлэн болцсон. Тийм аюултай байсан учраас ерөнхийдөө за нэг дугуйг 25-аас дээш ашиглаж болохгүй. Заавал солио гэдэг юм. Сая хажаарын дугуй хагарсан шүү дээ. Сүүлд. Абу Даби дээр бас юм болох уу? Бас ер нь бас Абу Даби их зүгээр. Тэр нөгөө нэг замын гадаргуй болоод цагаар юм уу да машин нөлөөлж байгаа дугуй нөлөөлж байгаа юунаас нь хамаарат ингээд би тэр хоёрын газар зүй баг ойрхон болохоор сая чинь юу яатсан бэ? Бас нэг спринт дээр одоо 19 төрөг торсон шүү дээ. 19 торсон тий? 19 торчод ороод ирэхэд бас ер нь бол бүгд дууссан байсан. Тий, ерөнхийдөө дандаа дууссан. Хагахад бэлэн. Дахиад 2 торог явахад л ер нь бол бүгд шууд хаграад дуусахаар тийм байдалтай байсан гэдэг. Тэгэл яг энэ бол яг нөгөө буруу цаг өдөрт 2 удаа зүв байдаг. Pirelli энэ жил бас нэг ч гэсэн таам гинэ. Зүв байлаа. Юм болжээ. За. Тэгэхээр нэг угаасаа нөгөө юу юм шиг лээ. Дугуунд нөгөө нэг юм хажуу талаараа шарах чинь дугуунд айгу хортой байт юм уу те. Тэгээ нөгөө салхинаас болоод бас ингээд нөгөө айгу бүх сайн гатар дээр ингэж нөгөө дрифт их хийд юм уу те. Тэрнээс бас дугуй нөгөө нэг юм хажуу талын лоуд авах те. Одоо ачаал авах муу байдаг те. Бүтцийн ингээд амархан идэлдэл. Торомслоод ингэж илэгдснээс ингэж баян гэж ажиглаар ингэж шаруулттай байхлаар илүү их илэгдэг гэж байна. Тэгээд яг нөгөө Антонеллигийн шарвсан шиг ингээд машинуу шарваа яваад байгаа штэ. Хамилтон ч гэсэн айгүй шарваад байгаа. Тэгээд тэр дэрнэнтэй бас холбоотой байж. Дөгж бодлоо. За ингээд бидэнтэй хамт байсан энэ хүртэл үзсэн үзэгчтэй баярлаа. Тэгээд бас бидний урилгыг хүлээж авч ирсэн төвшөөдөө бас баярлаа. Би шараа өөрөө гоогарцсан. Буруу ханааг авчаач. Би бас тэнийг бас гоё штэ гэдэг. Тэгээд өөрөө тэгээд тэрийг хэлж чадлаа шүү дээ. Яах вэ? За тэгээд манай үзэгч бас подкаст нэрээ те лайк, шеэр, subscribe дараад бидийг дэмжээрэй. За тэгээд бас бүгдээрээ Тэсэн ядан Абу Дабигийн Гран Прига хамтдаа хүлээцгээе. Тэгээд Монголд бас нэлээд арга хэмжээний зохиогдоо те. Бөөндөө үзэх юмнууд бас эрэгдаалах шиг үлээ нөгөө группээр. Тэгээд бүгдээрээ хамтдаа үзэн тэгээд бас Абу Дабигийн дараа бас манай подкастын дугаарыг Тэсэн ядан хүлээгээрэй. Бас өөр бас влог бас орох. Тэ. Шанстай байгаа тий. Тийш тэ бид гурав бас нөгөө нэг энэ болж байгаа тэмцээний талаар те. Контри мейжрийн үзэгчдийн нүдээр ямар хуу болж ийн дэлгэц орчин билээ судал те. Тэр болгоныг бас харуулъя гэж нэг ярьсан байгаа. Тэгээс хамаагүй хэлж болдгоо хүмүүс асуугаад байдаг. Тэгээд тэр болгоныгаа тэгээ зөндөө бичлэгүүд оруулна. Тэгээд та бүхэн лайк, шеэр, subscribe дарж бидгийг дэмжээрэй. Баяр таа. За баярлалаа.